Powered by Airplane. Аяли хөгжи. Podcast room-ийн хамтрагчаар намайг сэргээдэг, онцгой болгодог Bacchus brand. Avandra. Nutri-Day, Mongolia. Simple zähling application. MOFT Forex. GGI Beauty. Oxbar. Сайн байцгаана манайхан подкаст руу цаашаа доор та бүхэнд өрөхөд бэлэн болсон байна. Powered by Airplane. Аяли хөгжийн өрөөтэй явдаг байгаа манай подкаст маань. Тэгээд бид бүхнийг байнга дэмжиж ажилдаг MOFT Forex, Oxbar, Simple, Avandra, Bacchus, Nutri-Day, Camlod Lab бид бүхэнтэй хамтарч ажиллаж байна. Өнөөдрийн дугаарын зочдоо та бүхний өмнө танилцуулахад бэлэн болсон байна. За дуучин сэрчмөө агч маань ирсэн байна. Мөн нийс гам болор нар хүрэлцэн ирсэн байна. За сайн байцгаана уу. Сайн уу? Сайн байцгаана уу? За юу яцхан да. Биш ямар олон ивент идэх штеп юм. Би сайн газ хэлэхэд тооллоо штеп тий. Тэсээ гинт гадаадаар яруу гэж хэсэг бадар Тэрдэн нүтрдээ баккустэй бадар. Би хараа өнөөдөр подкаст эхлэхийнхаа өмнө хоёр зочныгаа бодлоо л да. За би ер нь энд байх яг хэрэг байна уу? Байхгүй юу л гэж бодлоо. Манай хоёр маань бол манай хоёр зочин маань ерөнхийдөө хоорондоо бас их сайн найзууд учраас ярины сэдв мэддэг бол айгүй гоё ургаан явчих юм шиг байна. За тэгээд сонь сайхан юу нэг эхлэхгүй дээ. Сонь сайхан юу байна да? За зөндөө сайхан юм байна да. Тэгээд бид хоёр чинь ер нь олон жил найзалж байгаа бүр юм амьдралын найзууд ахгүй юу? Айгүй ойрхон найзууд. Тэгээд ер нь манай найзууд тэгж ярьдیں۔ Нэг нь гадагшаа яваад ч юм уу эсвэл битээр бас хоорондоо бас хаяа жоох ингэж точгнолтой бибидээ гомдож момдноо. Тэгэхээр групп бүр намгүй болчдөг аахгүй. Тэгээ буцаад амь оронгууд яасан та хоёр эвлэрсэн юм уу гэх тэгдэ. Тэгээ тийм найзууд. Тэгэхээр нөгөө танаа одоо нэвтрүүлгийн чинь те подкаст румын чинь онцлог нь чөлөөтэй ярьдаг шүү дээ. Тэгэхээр одоо битээр бол одоо бүх юмыг ярихад одоо бэлэн ирлээ гэж тийм. Бүх юмыг. Окей. За тэгвэл тулгаад эхлэх үү дээ. Bacchus болгочихоо. Тэ гэж за. За. Энэ урагшлаад авчих юм аа. Тэгэл та. Зүгээр шууд юунуудаа түлхчихээ. За би аваад ирье. За байлаа. За cheers. За их хүчний төлөө хүчээ тэнгэлцгээе. Cheers. За. Тийм манайх ч ер нь олон спонсортой. Тийм олон спонсортой. Тэгээд нэг гайгүй сүүлийн үед манайх гайгүй олон үзэгчтэй байгаа. Тэгээд нэг байнгын үзэгчтэй одоо маань чи жил гарan тасралтгүй явцсан учраас тодорхой хэмжээнд бас нэг яг манайхаар логогоо гаргуул рекламд болыг гэхээс илүүтэйгээр бас нэг яг манайхыг үздэг хүмүүс маань өөрийнхөө үздэг подкаст дээр өөрийнхөө компани логог байлгахыг бас хүсдэм байлээ. Тэгээд ингэ би sorry юуг нүгийн заслаа. Гэтэ хамаагүй штэ үг мөг заслаа. Би бас өөрийнхөө нөгөө юг логог байршуулж болох уу? Үзмээр байгаа лого. Болно шүү дээ. Тэр бол нээлттэй байгаа. За. Тэг юу ярих вэ? Подкаст руу эхлэхээс өмнө ярьжсэн байхгүй юу? Нөгөө нэг Нямбах энэ хоёр чинь хамт нөгөө нэг юу идэг байсан шүү дээ. Нэвтрүүлэг хийдэг байсан шүү дээ. Тэр чинь Имбас хэлий гэж хийдэг байсан. Тэгээд тэгсэн чинь тэр чинь ерөөсөө би нөгөө нэг 13 онд ихэр чинь тухайн үедээ телевизээр цацагддаг байсан болоо гэж бодоод би сая яг яриад байжс тээ. Аль телевизээр цацагддаг байлаа гэсэн чинь ютубер гээд. Тэгээд тэр үед бол бас ганц ютубер цацагддаг тийм нэвтрүүлэг цөөхөн байсан байх. Тэгээ ингээд бодсон чинь одоо манайх ч ютубер явдаг. Одоо үгцэгдэг ам сууж байгаа. Энд их үү? Тий, юу аа. Яа, нэрээ боо. Тэгээ юу нь бол нөгөө нэг онлайн ток шоу хийгээд битэр хийжсэн. Тэгээ одоо бодохны 2013 онд тэгэхээр бас тийм анхдагч болчихж байгаа байхгүй юу. Тэгээ яалтчгүй. Яг одооны хүн болон контент хийдгүү байсан. Тэр үед бас тэг алсын хараатай бас хийгээд аюугаа амжилттай болоод аюугаа олон хүмүүст хүрээд аюугаа олон үзэгчтэй болцсон юм байна гэдэг одоо өнөөдөр ингээ хараад зөндөө олон хүмүүс ингээ тий хэлээд дахиад үргэлжлүүлээд хийгээч гэсэн бас санал зөндөө олон хүмүүс тавьчлаа байгаа. Тэгээд тэр нэвтрүүлэг хамгийн гол нь миний одоо дотоод зарчмаа гэдгийг бас харуулж өгсөн нөр айгуу гой онцлог гэж би өөрөө хардгийг. Тэгэхгүй бол би найз нөхд дотор одоо ингээл энийг л хошин байдаг. Тэр зангийн мон болохоор хинч мэдхгүй. Тэгээ яг тэр нэвтрүүлэгт орж байгаад тэгээд одоо
өөрийнхөө заан чанар маань ийм байна гэдгийг бас үзэгчд маань хараад бас мэдсэн бахаа. Тэр чинь тэр үедээ нэг яг юм нэг зочоо ороод тэнгуүтлээ Эмбахт хоёр чи яг голдоо суулгаж байгаа л хэвээр будаа олгодог гэсэн шүү дээ. Тэр одоо баг тухайн үеийн баажи ялт байсан юм уу? Бараг тийм шүү те. Тэ тухайн үеийн баг баажи ялт шиг л байдаг шиг санагдаад байна. Тэгээ надад нэг юм хойдлынхын тайз майз нь би санаанд ороод байна л та, нэг юм том юм юу байдаг гэсэн шүү дээ. Хултаас. Яг тийм бүр яг нэг тийм том Эмбаа цэлээд ч за битэрийн сүдэр мөдөр baаш. Тэгээд айгүй гоё нэвтрүүлэг олж өгсөн. Тэгээд нөгөө Эмбаа манаас намайг тэгж задлж харуулж бас өгсөнд би бас одоо бодохноо цаад хүний чинь бас хажуудаас нэг алтын дэргэд гуйл шаарлна гэдэг шиг те бас ингээд тодорхой хэмжээний хөтөлгөө одоо хүртэл хийдэг боллоо гэл хүмүүстэй зөндөө олон телевизийн нэвтрүүлгүүдийг бас надаар хөтлүүлдэг боллоо, урилга ирдэг боллоо. Тэр бас нөгөө онлайн 50 дугаар хийснээ бас нөлөө юм болоо гэж хардаг. Буян юм да гэж. Буян юм да. За манай хоёр маань ер нь хоорондоо ямар харилцаатай хүмүүс вэ? За найзууд юм байна. Тийм, найзууд тэгээ бас зүгээр найзуудаар орж ирээд сайхан буу халахж орж ирв. Хэдүүл угаасаа буу хална шүү дээ өнөөдөр тий. Тийм, ер нь бол тийм ойр төвтөр чинь бас буу халсангүй тий ажил мэйлгээд. Тийм, Сели маань сая нөгөө ээжтэй хайртай гэд хайртай шүү ээжтэй. Шууд тоглолтын нэрийг өөрчилж хайртай гэж суудна гэж байгаа. Тэгээ тоглолтын нэрийг шууд автоматар өөрчилсөн байсан гэстэй. Тэгээ хайртай шүү ээжээгээд тоглолт хийсэн. Тэгээд мань хүн чинь өөрөө айгу аялах дуртай. Тэгээд бид хэдний ойрд нэг гадагшаа тутагшаа явсангүй гэд. За тэгээ гадагшаа явъя энэ төр гэж ярьж байгаад ер нь бас нөгөө өөрийнх нь одоо онцлог тий нөгөө явсан нохоо гэж шууд найзгаа нохоолгоцсон гэсэн тий. Явсан нохоо яасан гэдэг шиг нохоолцсон болохоор яаж байгаа юм чи. Аялангаа бас тий ингээд гоё тоглолт моглолтоо хийвэл гээд. Тэгээд Солонгос нөгөө тоглолтоо хийж байгаа байхгүй. Тэгээд тэрэн дээр нь би одоо найзын зүгээс туслаад тэгээд найзынхаа одоо Солонгос дахь тоглолтын хаач цуг гэх тоглолт хийж байгаа. Тэгээд тэнд нь одоо туслаад дэмжээд тэгээд одоо баруунгаар нь болоод зохион байгуулсан тий. Тэгээд цуг битэрч одоо тэгээд өдөр шөнөгөл цугтай байна да. Ер нь гэхдээ ер нь манай хүүхд үүдчтэр те манай хоёр том охин, хоёр бага охин яг ижигцүү байхгүй. Тэгээд битэр тоглож ирээд те. Манай хоёр бага болохоор 3 хоногийн зайтай төрсөн аахгүй. Үшээ энэ ч ямар амар юм бэ? Ингээд яг ярилцж байгаа юу яцсан шиг гэлцсэн маашаа. Тэгээд гэр бүлэрээ айгу гоё ойрхон байдаг учраас тэгээд найз нөхдөд ер нь найз нөхчин тэр нэгнийгээ гоё дэмжүүлэх гоё штэ тэ. Тэгээд тэр утгаараа одоо 5 сарын 17-нд Сэлэн маань Сөүл хотод альбисны зөвшөөрөл гэдэг чинь айгу чухал юм байна штэ. Манай урлагийнхан ч очиод тоглолтоо хийчдэг. Тэгээ ингээ байжангууд хүмүүсүүд орж ирж мэрэл нөгөө хилгалийнхан те тэгэл нөгөө зөвшөөрөл юм хаа байна гэл цагдаа магтанаар орж ирээ зөвшөөрлөхгүй шууд одоо болиулж мөлүүлт юм байна. Тэгээ тийм одоо эрсдлээс урьдсан сэргийлээд яг бүх юм нь одоо ном дүрм журмынхан дагуу тоглогдох гээд тэгээ бэлтгэл ажилдаа орцсон. Тэнд байдаг урлагийн сургуулийн хүүхдүүд маань бас бүжгийн бэлтгэл энтертэй орцсон. Тэгээ эндээс бас хөөрхөн өргөн бүрэлдэхүүнээр явах байгаа гэдэг чинь. Зөв. Би нэг сүүлд YouTube-ийн инсайдыг харсан чинь манай нийт үзэгчдийн даагчдын биш шүү. Нийт үзэгчдийн нэг 8% нь яг Солонгосоос үздэг юм билээ. Хэдүүлээр магадгүй жишээлбэл хэдүүлэг энэ дугаарыг за хамгийн багаар бодно. За 50,000 хүн үзлээ гэж бодоход 4,000 хүн бас Солонгосоос үзчихнэ гэсэн үг байгаа байхгүй тий. Тэгэхээр үдчих явах юм бол бас тэр хүмүүстээ ингээд манай мессеж мэн шууд очих нь байна. Тий, тэгэх нэ тий. Тоглолтын амар промошн болоод байгаа. Зүгээр найзуудтайгаа юм. Гэхдээ тоглолтоо явах гэж орж ирэх шүү дээ тий. Яагаад гинт тэгээд хоёрын хамаарал гэсэн юу ч хийсэн хамаагүй гэсэн чи яад гэсэн. Тийм. За ган болрын хувьд хэдэн онд мисс болсон бэлээ. За одоогоор юу хийж ин да? Ер нь нэг өөрийгөө бас ингээд гоё товчгоон танилцуулаад өгч болох уу? Тийм. За Болбатрын ган болор. За 2007 онд Монголын сайхан бүсгүйгээд Монголын одоо сайхан бүсгүйг тодруулдаг хамгийн анхны ууган тэмцээн. За энд ороод тэргүүндээ тэтм залж исэн. За тэгээд яг 2004 онд бас 10 жилийн хүүхдүүдийн дунд зохион байгуулагддаг Монголжонгоо гээд миссийн тэмцээн байдаг. Тэрэнд бас ороод бас
титэмтэй болж илаа. Тэгээд 2006 онд бас олон улсын тэмцээнд оролцоод бас топ мисс гээд. Ер нь яг нөгөө би чинь хар багасаа нөгөө миссэр занималцаа худлаа. Тэгээд яг мисс гэдэг чинь бол зүгээр одоо юм өргөмжлөл шүү дээ, мэрэгжил биш учраас би өөрөө бол яг эмч мэрэгжилтэй. Тэгээд мис заслаар одоо мастер хамгаалсан. Нүр амны мис заслаар. Тэгээд одоо бол төгсөөд тэгээд дандаа нөгөө эмнэлгийн удирдлага чиглэлээр явцсан байхгүй юу. Тэгээд одоо бол өөрийнхөө хувийн компанитай. Тэгээд компани одоо хөл дээр нь босгоод тэгэл зах тухаас нь гоё амжилтыг мэдрэл явж байна да. Podcast room-ийн хамтрагчаар GGI Beauty бид бүхэнтэй хамтран ажилладаг байлаа. Тэгэхээр GGI Beauty-гийн оруулж ирдэг Camlod Lab бүтээгдэхүүн маань за Испани улсын эмэгтэйчүүдийн эмнэлгийн эмч нараар зөвлөгддөг номер 1 бүтээгдэхүүн бөгөөд за бүтээгдэхүүн дээр чанарын судалгаатай байдаг нь энэхүү брендийг сонгож хэрэглэх хамгийн чухал хэмжээрүүдийн нэг болдог юм байна. Тэгэхээр та бүхэн Camlod Lab бүтээгдэхүүнийг GGI Beauty-гийн бүх сүлжээ дэлгүүрүүдээс худалдаа авах боломжтой бөгөөд илүү дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсэх юм бол description хэсэгт байрсан линкээс та бүхэн авах боломжтой. За ер нь бол тэгэхээр жоохон эмнэлгийн төрлийн хүн үү тий ерөнхийдөө жоохон тэгээд тоглолтын хүртэл гэж яриад байсан. Урьдчилан сэргийлээд энэ тэгээд эмчээр яриад байсан. Би ч ингэ бүх юмнаас урьдчилан сэргийлээд суулчихсан гэж. Гэхдээ ингээд хүмүүс ингээ андуураад байдیں۔ Яг юу л мис илүү захирамсөгч илүү гэдэг. Би бас нөгөө ер нь 2004 оноос эхлүүлээд 25 дугаар суугдлыг TV News, ETV, SBN энтер гэдэг нөгөө телевизүүд нэвтрүүлэг биш хөтлөгч хийжсэн. Тэгэхээр нөгөө хүмүүсд хөтлөгч илүү гэд. Тэгээ бас энэ тэнд нөгөө тайз дэлгэцэн бас нэг юм хөтлөгчийн гэдэг нөө гараад идэг болохоор хүмүүстэй яг мисний юм уу загвар өмсгч юм уу хөтлөгч юм уу эмч юм уу тэгснээ одоо би чинь хувь хүний хөгжлийн сурагч багш. Тэгээ энэ тэнд бас ингээд сургалт ороод ахаар юу л юм чи багш. Хүмүүсийн одоо айгу тархийг эргүүлж байгаадаа хөлцөл өчөө гэж тий. Зөв. За сэрчмаа ихчээр. Одоо ихч гимээргүй байна тий. Юу. Гам болор маань гэд натаа тий. Гам болор маань яаж агийн хэлээ гэдэг ойлгохгүй тий. Айгу мэдгүй юм. Би чи бас нэг тийм амар жоохон биш л тий. Яг нүуний хүндлээд тийж байгаа хаа. Одоо сэрчмаа ихчин намайг яалчгүй бүр жоохон байхад л энэ 100 ирэх сараан гэж байгаа би амар сайн мэддэг байхгүй. Тэгэхээр нэг уран бүтээлээр нь хүндлээд тий. Тэгээд одоо таныг ихчихэр чи бас болохгүй шүү дээ. Одоо найз хүмүүсийг тэгвэл гурлаа зүгээр аюу гой хөөрхөн ингээл явчихлаа тийм ээ заавал ихтэй. Алин тэгдгийн чи адилхан хичээл гэж хэлээ. Оо гэдэг яах вэ? Сүлдээ айнаа гэ юу гэнэ чи бүр ялхан мөртөд хэрэлдээд байхгүй тий. Тий би харин яг надаас юу асууж байлаа гэж энэ түүх над юун дээр давтагдчихсан гэхэлэр нөгөө нэг Люминогийн бааж яах вэ штэ. Баажаа явахдаа би нэг саксны тэмцээнд ороод тэгээд саксны ингээд лиг дээр тоглож байсан чинь баажаа явах болохоор ингээд намайг ингээд шууд нэг ингээд үеийн юм шиг ингээд надтай харьцаад надад амар ивүү байгаадсан байхгүй те би нэг өдөр идэгжсэн ачаад за баажаа яха болио би яаж ятсан та битээр ингэж үеийн юм шиг харьцаж чадахгүй би угаасаа танаас ингээд таны үг сонсч өсчөөд юу гэж ингэж яхав дэ гэдэгжсэн байхгүй яг л тэрд мэдрэмж аваад шүү. Тийм байна. За танаар маань сонь сайхан тэгээ юу байна да тэгээд гоё тоглолтууд хийж гинүү ер нь сүүлийн үед уран бүтээлээс гадна юу хийж гинэ? Ер нь бол уран бүтээлийн төлөөл төрсэн хүн юм шиг байгаа юм. Би 6 наснаас уран бүтээл урлагийн сургуулиар орсон. Тэгээд мэрэгчлэн болохоор хийлчин шүү дээ. Тэгээд дараа нь дуучин боллоо. За тэгээ яг л урлагаараа яваад бас тэгэл магистр хийлээ. Урлаг агсан төвшөнд судаллаа. Энэ нь бол урлагаараа яваад өдөө одоо 27-8 жил болцсон ба шүү дээ. Дуулаад тэгээ тэр хооронд 270 гаруй уран бүтээл дуулсан байна. За тэгээд ер нь бол яг олон улсын хэмжээнд зөндөө олон фестивал, наадам фестивалуудад оролцлоо. Гэхдээ мэдээж энэ хооронд өөрийнхөө амьдралыг одоо өргөжлүүлээл хөрхөн хоёр охинтой боллоо тий. Уран бүтээл энэ бол айгүй том уран бүтээл ахгүй хүн бүхэл бүтэн ээж хүн болно, өр хөвгттэй болно, үрийн зулаа өнөрлөн гэдэг чинь тий. Тэгээд ер нь бол уран бүтээлээ би хийсээр байгаа. Гэхдээ нөө анх гарсан шиг одоо нэг үйлдвэрлэж ингэж одоо CD гаргах чинь гिचиг гэхгүйгээр ер нь бол чанартай сайн бүтээл гаргая гэдэг одоо сүүлийн үед бол нэг 30 гаруй шинэ дуунууд
бол гаргасан байгаа байхгүй. Тэгээд 30 дуу. Тийм өвөр Монгол эцсийн хөгжмийн зохиолчдтой бас хамтарч ажилладаг тий. Одоо Шинжаанд байгаа монголчуудтай хамтарч ажилладаг. Дээд Хөхнүүрийн монголчууд, за Улаанудад байгаа монголчууд гэдээ ер нь бол дэлхийд тархан суурьсан монголчуудтайгаа бас уран бүтээлээрээ холбоотой байдаг. Одоо нэг зөвхөн Монголда биш Монголоос гадна байгаа монгол уран бүтээлчд биш одоо өвөр монголчууд ч гэдэг юм уу тийшгийн бас хандсан уран бүтээлүүд ер нь хийд юм уу одоо ингээд сонсоод хахад чинь жишээлбэл харанга хамтлаг бол нэг өвөр монголчуудтай амар од гэл ярьдаг гэтээ тэрийг бол би одоо боддоор бол өөрөө очиж мэдэрч байгаагүй тэр нь жишээлбэл тань дээр бас анзаарагдах юм байх уу? Тийш өнгөрсөн онд би 2024 оны 6 сард өөрийнх нь бие даасан тоглолтыг Хөхөтөд хийсэн. Тэрнээс өмнө ч нөгөө цагаас хүний домог гэдэг. Тийм цагаас хүний домог өвөр Монгол зориулж хийсэн бас уран бүтээлчтэй хамтран хийсэн альбомч байгаа. Тэгээд Улаан театр гэдэг театрт бол хинч тоглож байгаагүй. Урд нь 90-ад онд Чингис хааны жагаах маань тоглолцсон юм билээ. Ардын жүжигчин. Тэгээд тэрнээс хойш бас анх түүхэнд бичигдсэн хүмүүс миний тоглолт болжсэн баггүй. 2 удаа Улаан театрт тоглолтоо хийсэн. Тэгээд ер нь бол өвөр Монголд бол 2005 оноос салшгүй байнга очиж уран бүтээл хийдэг тийм байгаа. Тэгээд одоохондоо болохоор яг тодорхой шалтгааны улмаас яг манай Монголын уран бүтээлчдийг одоо нөгөө тамггүй төрмөрийг тоглуулахыг хорьцсон те. Миний тоглолтоос хойш бас нөгөө тоглолт хийхээ бас тодорхой хэмжээнд зогсоодсон байгаа болохоор яг одоо нөгөө сошиал руу н ороод эцсийн TikTok, эцсийн Koisho гэсэн тэр аппликейшнуудаар бичлэг болон лайв хийж байгаа. Сэли юу юм бэлээ ш. Бид хоёр нэг урд болсон тоглолт цуг явьжсэн байхгүй юу. Тэгээд Монголд бол ингээл хүмүүсүүд дуучаана Сэли гэл хараад тэ ингээл өнгөрнө. Тэнд бүр яг юм жинхэнэ одоо бүр ингээд нэг юм өстө нөгөө тэнгэрт байдаг буугаад ирсэн юм шиг л бүр очирлаад л бүр ингээл орилж чарлаад л тэгэл зураг авахуулъя гэл мөргөс сөхөрж мөргөөд тэгэл ингээл хоол идүүлээ. Тэгээ битээр чи өөрхий юу идээ шал ингээд за тгий хоол идэгэнгүүт ингээ бараг юм коридор дөрөн хоол ингээ цассан. Бүр ийм амар том ширээгээр дөрөн. Би бүр гайхаад энэ бүр идэж барахгүй гэх гэсэн чи та бүр Монголын дагнд будаага идэ гэх. Дагн идэд тэгээ мис чинь дагн идэм байж тээ Монголын дагнд будаага да гэдэг би бүр савж байна. Тэгээ битэр өвөр Монгол яг сэлгээд цогтаа явж хахад үнэхээр бүр өвөр монголчууд чин сэтгэлээсээ бишрэн шүтдэг юм бэл. Коридор дүүрэн яг хоол байсан юм уу? Одоо за яг ер нь жоохон ачилсан би ер нь жоохон ингээд нэмж яриад байдаг багч. Ер нь бол айгүй их хоол те. Одоо ер нь хятад хоолны ширээч айгүй том байдаг шүү дээ те. Тийм одоо хиттийн ширээн Монголд байдаг хятад хоолны ширээнээс том ч юм уу. Яадаг ч ясн л бүр олон хоол байсан. Тэгээд тэрнээс нь битээр нэг жоохон амсаал тэгээд тэр их хоолыг хийн идсэн бол гэдэг даа асууч гэдэг. Одоо ер нь тэгэхээр надад энэ сонирхолтой санагдаад байна л да. Одоо тэр зах зээл рүү гарах юм бол Монголын зах зээл дээр уран бүтээл хийжснээс илүү ашигтай юу бас тэгээд тэндээс одоо Монголд уран бүтээл хийснээс мэдээж яг Монголд уран бүтээлээ хийн л дээ. Гэхдээ яг тийшээ зүгээр магадгүй хандсан уран бүтээлүүд хийх юм бол өөр ямар гарц гаргалгаанууд ер нь танд харагдсан бай. Ер нь бол тэлгэх яагаад л хүн ихтэй газар учраас одоо юу ч зарагдсан, ямар ч брэнд, ямар ч бүтээгдэхүүн зарагдсан аав нь тий. Тэдний бол өөрсдийн логик нь юу гэдэг вэ гэхээр одоо 10 оны цай авснаас 100 оны цай авсан дээр яагаад л хүний бие дэрүүл мэдэд хэрэгтэй учраас гэсэн тийм бодолтой байдаг. Тийм учраас сайн дуучтай байгаа ч гэсэн бас сонсох дуртай юм билий. Би одоо өөрөө уран бүтээлч хүн учраас өөрийнхөө талаас ярьж байгаа шүү дээ. За тийм манай Монголос гэх юм бол харан хамтлаг, хурд хамтлагийг бол маш сонсох дуртай. Манай жагаах хамтрыг сонсох дуртай. Тэгээд миний дууг сонсох дуртай. Манай эмэгтэй дуучдын эгч нарын дууг сонсох дуртай тийм. Тэгээд ер нь бол тэнд мэдээж хийсэн зах зээл маш том учраас хүн олонтой учраас хүний олноор зодож ерөнхийдөө ямар ч зах зээл юу ч хийсэн ямар ч бизнес хийсэн бол амар амжилттай байх боломжтой гэдэг бол энэ одоо 2005 оноос хойш харсан. Санжаа энэ подкастыг тийшээ оруулах асуудаг юм шүү. Бизнесийн арга зам судлаад байгаа юм шүү гэж. Гүг манай яха подкастын нэг амар юу байхгүй л те. Нэг ер нь бол нэг тийм айхтар ашиг юм бас гол нь бид өөрсдөө яг чанартай гоё юм хийгээд тэгээд тэр маань хүн төрөх юм бол ерөнхийдөө Powered by Airplane гэдэг одоо манай аяллаа компани одоо ерөнхийдөө подкаст тахгүй. Тэгээд энэ дээр бол яг заашгүй асуудаг зүйлс нь бас аяллаа тухай дундуур нь ярилцтэй. Тийм учраас ер нь олон хүнд үзүүлээд тэгээд бас одоо нэг нүгөө ярихад давхар хажуугаар нь өөрсдийнхөө аяллаа компани рекламдах тэгээд одоо awareness үүсгэх гэдэг юм уу те.
тийм байдалтайгаар л ер нь явдаг. Тэгээд одоо бол бас нэг харьцангуй олон үзэсгэлэнтэй болцсон учраас түрүүний ярьсан шиг спонсорууд маань ингээд өөрсдөө орж ирж байхад бол бид нар мэдээж үгүй гэхгүй. Яг тиймэрхүү байдалтай л ажиллаж байгаа. За тэгээд би нэг юм ярих гэсэн сая. За би бүс шал өөр юм бодож байсан шал өөр. За одоо яриа. Тэг хамаагүй шүү дээ. Манай нэвтрүүлэг айгүй хамаагүй шүү санжаа. Би өөрөө мартцсан шүү. Нэг ярих гэсэн юм а дундуур нь юу асуугаад гам болор юм асуугаад тэр чигтэй. Одоо яг энэ үе дээр насны намар гэдэг дуу явал яг гоё таарж байгаа байхгүй тийм юм асуу болж байна. Подкаст румын хамтрагчаар Simple Zelle application бид бүхэнтэй хамтран ажиллаж байна. За өнөөдөр би та бүхэндээ дижитал зээлтэй холбоотой мэдээллийг хүргэж байна. Хүний амьдрал босон за бидэнд гинтийн санхүүгийн хэрэгцээнүүд гарч иж байдаг шүү дээ. За энэ үед Simple App-а татаад барьцаа шимтгэлгүй 30 сая төгрөг хүртэлх за эрхээ нүд ирмэхийн зуур шалгаж зээлийн хүсэлтэд илгээх боломжтой. Хараахан хэрэглэгч болж амжаагүй байгаа бол та App Store эсвэл Play Store-оос Simple App-ыг татаад за байгаа газараас хэрэглэгчийн гэрээ байгуулах боломжтой. За дижитал зээлийн үйлчлэгийг авахд дор хаяж 6 сар тасралтгүй нийгмийн даатгалын шимтгэлээ төлсөн байх шаардлагатайг энд дуулах хэрэгтэй хаа. Ингээд подкаст румын хамтрагчаар Simple Zelle application бид бүхэнтэй хамтран ажиллаж байна. Би ингэж зогсож байсан. Одоо зочид маань Монголд ямар хамтлаг дуучдыг сонсож байна? Монголын юу? Тий. Ер нь бол шинээр юу гаргаж байна? Тий, одоо шинэ уран бүтээлчдээс хэнийг сонсож байна? Шинэ уран бүтээлчдээс гэх юм бол одоо охиныгоо сонсож байна. Охин минь амьд хүчмийн хамтлаг байгуулсан Mental гэдэг юм шүү дээ. Тий, альтернатив рок чиглэлээр уран бүтээлээ хийдэг. Охиных ер нь бол анх гаргасан уран бүтээл. Дуучин солист хийдэг, соло дуучныг хийдэг. Тий, тэгээд дандаа амьд хүчмийн юу дуучин хүүхэд ч одоо хийдтэй юм бэ тэгэхээр 15 настай. Яг тийм над чиг бүр өндөр яг над чиг тийм өндөр хүн багш тий. Тэгээ харахад бол 15 гэхгүй баг хүмүүс 17 8 нүрэ амаа бодчихвол тий октод чи нүрэ амаа бодчихвол 17 8 юм шиг л баг харагдах байх гэж бодож байна. Тийм тэгээ зөндөө рок хамтлагууд бас нөгөө нэг өөрсдийнхөө тоглолтын дээр гест артистаар орооч мороч гэдэг амар тэнгүү би вау гэл би хэзээ шим метал рок хард рок сонсдог байгаагүй. Тэгээд угаасаа нөгөө дуутах нэрийг ээж аав нөгдөг нуурсгах нэрийг хүн өөрөө олдгоо гэхээр хүн болгон хүүхд болгоны нөгөө нэг сонирхол ондоо тий. Тэгэхээр шаал ондоо гэдэг юм л би чинь гэртээ дандаа уянгын дуу сонсдог хүн чинь манай охин шаал өөр төрлийн дуу сонсдог. Тэгээд тийм тэгэхээр бас охиныхаа уран бүтээлийг бас тодорхой хэмжээр дэмжиж ажиллаж байгаа бас дуу муу бичүүлэхт нүртэлтэй продюсингийн ажлыг хийгээд ингэж дуулан тэгж дуулан гэдэг бас зөвлөгөөг нь бас өгж байгаа нь бас миний хувьд бас нэмэр болж байгаа хаа л гэж бодож байгаа. Нэмэр болгүй яхаа болж л байгаа. Яаж утсан болж байгаа тэр бол ойлгомжтой. Хипхоп уран бүтээлчдээс юу сонсож байна уу? Сонсдог шүү. За машиндаа ихэвчлэн ямар дуу сонсож байна тэгвэл? Дандаа гадаад л тус. Дандаа гадаад дуу сонсож байна уу? За Монголд яагаад сонсдоггүй вэ? Монголд сонсноо тийм болоод сонсож байгаа нэг сонсноо Ocean Greg-ийнхний тийм артистуудын дууг сонсон. Тэр Becca айгу хөрхөн тийм Becca-гийн дуунууд байна. За тэгэл хин Fox бас хөрхөн тийм манай яаж ахихаа дуунууд яг сонсон тий. Тэг сүүлийн артистууд ягаад юм тоогоор нэр өгдөг болсон юм бэ тий. Би тэр гайхлаш бүр сүүлдээ би одоо юу гэдэг вэ хийл хөгжим тоглодог хаа. За тэгэхээр би юу утас маань 88-аар төгсөн. Тэрээс pop diva 88 гэж зарлаж байгаа. Ягаад 160-д 200-д мэд байх бүгд тоогоор нэрээ зарлуулад байгаа юм бол гэж бодсон. 113 муу гэсэн чи тэр чи аав гэж байгаа энэ төр би за Одоо нэр баахан тийм болцсон тий 168 цаашил тийм болцсон баг тий 168 гарс 290 байгаа 113 байгаа ёо тий бүгдээ зүгээр хүний нэр үлээж идэв тий тэгтээ яг хоо надад тэр нь гоё л байна яг хоо би зүгээр та хэдэг ямар хипхоп уран бүтээлүүд сонсож байгаа бол ер нь хиний фэн бол гэдэг надад сонирхолтой санагдаад сүүлд нөө Wonderboy-тай хамтраад дуулсан байсан шүү дээ тэрэн дээр жишээлбэл яг хипхоп артистуудтай хамтарч дуулахад таны өмнө хийжсэн жанраас шал өөр байгаа шүү дээ. Гэтээс таач жоох мэднэ аа тэгээ нэг урлагийн он болохоор нөгөө бүх стайлыг бас нөгөө нэг судлаа сонирхоод үзсэн болохоор нөгөө Кузатай хамтарсан бас
Кусач миний нэг альбом дээр ажиллаж Make Me Crazy гэдэг R&B альбом гаргасан. Тэгээ тэн дээр би бас нэг зарим хэсэг дээр өгүүлж мөгөл гэж үзэж бас нэг тийм гаргаж ирсэн. Тэр тулдаа ванда бүтэ дуулахад бол надад одоо юм бэрхшээлтэй ч юм хэцүү байгаагүй. Тэгээд нэг хэсэг дээр нь та өгүүлчих гэдлэнгүүд дар шиг бууж онгоц шикөр хат түгэн тул завхо зөвлөн би эмэгтэй хүн өгүүлж мөглээд тэгээд амар хөрхөн сонирхолтой дуулсан. Тэгээд тухайн үед яг тэр зуны хит болсон шүү дээ. Хар энерги аав маа. Тий, хар энерги аав. Тий, тэгээд ванда бүтэ ажиллахад бол хөрхөн сонирхолтой байсан. За, та хэд маань ер нь Аруна ихч, Сарантай ихч энэ тэрийг ер нь хэрэг сонсдог вэ? Юу сонсч өслөө шүү дээ. Би бол жоохносоо сонсч өссөн. Үнэхээр бас үнэхээр 100-ны манлай тэгээ Эросо гэхдээ гавьяатуудынхаа дууг мэдээ сонсохгүй сонсоогүй өнгөж барыг байхгүй байх л та. Тэгээд сүүлийн үеийн хүүхдүүд бас мэдж байгаа мэдгүй гэхдээ ер нь бол одоо нөгөө Gen-Z-гийнхэн бол ялангуяа одоо нөгөө мод иргэн гэдэг шиг бидний үеийн анх миний гарч ирсэн стайлаар бүгд товцолдог болсон байгаа байхгүй манай хүн хүртэл ингээд юм терпезумд карго өмд те бүгд юм кепиг мэпиг ингээдсмэс гарсан юм те максаг хүмүүсэд яг ингээд мод иргэсэн байгаа. Тэгээд дээр үеийн дуучдын дуу хүртэл сонсдог болсон одооны хүүхдүүд. Тэгээд сараагч бидний дуу Ариунагчийн дуугс бүр сонсож судалж илээ одооны хүүхдүүд. Тэгэхээр одоо шинэ үеийн маань амар мундаг байна гэж би харж байгаа. Дээр үеийн гэдэг те өөрийгөө дээр үеийн гэдгээ ингээд баталгаажуулсан. Би ер нь бол араас тэрийг ярих гэдэг. Тэгээ манай найзууд тэгдэг байхгүй юу? Урлагийн найзууд ингээл бид чинь ингээл арга хэмжээ дээр тааралтай те тэнгуү чинь таа гэл яг сая Санжаагийн хэлдэг шиг таа гэлдэг байхгүй бид нар найзууч тэгээд юу сэлээ таа дэшээ сууг за та нар зүгээрээ гэл цаа чинь тэгдэг байхгүй. Тэнгүүтгөө тэгхгүй яад юм бэ чинь бидрийн инста нусаа гожуулалгүй яах чинь таа чинь тэндстаа нэрэ эрх сараа гэл явж ахаар чи одоо яах юм бэ гэл тэгдэг. Яг ялчгүй те би бас хаяа найзаагаа таа гинэ бас тийм хүндлээ зарчаад чи тийжээс хөөш чи ингэ чим гэж заримдаа тэгдэг байхгүй битэр хүчин хүүшээ найзаа орой минь ч юм уу сайн уу өглөөний минь сайхан амарсан юм уу гэж болдгоо юм. Би л шууд юм асуудаг байхгүй юу вэ мэн гэхгүй юу гэдэг ингээд тийм л хөөхөн байх шүү. Гэхдээ би бодсон байхгүй сая яг ингээд яг подкастыг ингээд суугаа харсан чинь юм залуу хүн байгаа байхгүй тий. Тэг ингээд яг нэг миний нэг хөгжим сонсч ихсэн үед Сэрчмаагч дуулдаг байсан, Ариунагч дуулдаг байсан, Сарантай яг одоо Алтайч гэдэг юм уу ингээд одоо pop диванууд байна шүү дээ тий. Ингээд сонсдог байсан. Тэгсэн чи яг миний нөө хөгжим сонсож эхэлж исэн үед идэр бүгд дуулж исэн болохоор ягаад ч юм амар сонь нэг юм уран бүтээлийн хувьд нэг үе юм шиг санагдаад байгаа байхгүй надад. Тэгээ ингээд харахаар яг ингээд нас нь бодохоор юм залуу хүн байгаад байдаг. Надаас нэг тийм амар тасарцсан их биш байгаад байгаа байхгүй тий. Тэгэж бодоод би бас ягаад ч юм та нэг тэр үед л юм шиг надад санагдаад байх ингэж бүр хэлмэр санагдаад тэгээ би сая амар жоохон бахта одолцсон байхгүй. Нэрнгээсээ хамгийн ихний дуунууд нь гараад одоо тухайн үед яг ингээ олон танигдж эхэлж байгаад хиттэй байсан юм бэ. Чи 16 настай байсан амар жоохноос дуулсан болохоор тийм. Тэгэхээр чин одоо өдөө харахад гэдэг. Өдөө дөнгөж гуцгаараа явж байгаа хүн чи одоо тэгээ. Нас бол тоо амьдрал бол альбом шүү хөхтүүдээ. Тийм. Жил бол амтэн шүү. Одоо бол нөгөө нэг харьцангуй сошиал хөгжөөд ч гэдэг юм одоо толгойтой болгон 10 настай өгд чамаагүй YouTube хийгээл тэр нь ингээд одоолоод ч юм амжилтанд хүрэх юм бол яг ингээ олон танигдчих болж байгаа. Тэр үед бол яг тийм багасаа олон танигдна гэдэг чинь бас нэг тийм амар үе байгаагүй шүү дээ. Тэгэхээр ер нь бас айгүй эрт олонний танил болж исэн биш үү? Тэр үеийн 16 тадаа тэгж дуун хийд болно гэдэг чинь тийм амар зүйл биш хаа. Миний мэдхий айгүй жоохондоо тэгж олонний танил болж исэн гэвэл одоо нөгөө нэг Амина гэдэг иддэг шүү дээ. Тийм. Одоо нэг юм баахан алтан. Яг бай. Сонирхолтой би тэр хүнийг доромжлоо шүү. Зүгээр л би тэр нь л ингээд толгоонд орж ирээд байна тийм. Тэр эмхтэй байдаг шүү дээ тий. Тэр бол бас айгүй жоохносоо болж ирснийг би айгүй сайн санд. Тийм хонгор байна бас тий баярагсны дуучин хонгор солирны тийм бүр жоохносоо солийн төвөргөн дээр тэгээд тийм аваад дагаад жоохон бахта тий. За энэ хооронд тэгээд хүүхдүүдээ өсгөхөд ямар саад бэрхшээл тулгарв да. Гайгүй юу? Тэр нэг хэцүү хүүхд
том болгоцсон амар юу асуудал ихсдэг. Хүүхэд том болгоцсон асуудал нь томордог гэдэг. Илүү үнэтэй юм хэрэгцээ нь өндөр болдог. Ааха. Талаарын унмаар, сураан унмаар, одоо талаарыгаа зарснаа мотоцикл унмаар би бурхан минь ямар амар хэцүү унаа ундгийн байстай байчлаа гэл ер нь амар ихтэй өвчиг байж байгаа нь манай. Харин тийшээ. Би одоо дахиад хүүтэн болоо гэж бодсон. Үгүй. Талаарын унаа. Тэгээд байж итл юу яа сэлээд үгүй найзаад хураа мөргүүлчлээ. Тэгээ мөргүүл тэгээ тоохгүй шүү. Бичлэгийн бүтээр ухраага удаж байгаа байхгүй юу? Шүү зүгээр босоо яваад найзгаа ардаа сундлаа яваад гэсэн байна. Тэр хүн чинь тэгээ хууль гарan зүгээр мөрч. Харин ингээл мэдээж ээж хүн чинь санаа зовж байгаа штэ. Нөгөө тоож байгаа ч юм л зүгээр гэд. Өө бүр амар ийм бие даасан. Тийм. Манай хураа яг тийм. Зү. За ган болрын хувьд хүүхдүүдэд энэ хүртэл хүмүүжүүлэхэд ер нь хэр их хэцүү цаг хугацааг тоолж өгөрөө хэр их жаргалтай цаг хугацааг бас тоолж өгөрөө дөө. За нэг хэцүү байгаагүй. Би ч одоо нөгөө нэг юм лаборатори машин гэдэг шигтэй ингээд нөгөө тэгээ гаргаад өгчдөг. Манай ээжний нүсээ амар зүгээр хэлээ яриад чи ёо. Лаборатори гэж. Уу яг энэ чинь айгу буян байхгүй. Би бол ээжтэй айгу талархдаг. Тэгэл манай ээж бүр жоохон байхаас ихсүүлэл намайг миний охин бити аяг шанаг угаа гарчин муухай холноо тий. Тэгээд бөмбөг ингээд тоглолтгүй чи өөр спортоор хичээллээ тий чи бассейн сэлг ингээд биднийг одоо энэ нөгөө картын бараанд шилжиж явах тэр амар хүнд хэцүү үед ямар юмнийх нь бассейнд хүүхдээ явуулах гал байж хавт тий. Тэгээ би ээжтэй агуу талархдаг байхгүй юу. Одоо ингээд миний гар ингээд эвдрээгүй гоё байгаа нь тий. Тэгвэл тэр нь ажил одоо муу гэсэн үг бол ерөөсөө биш. Тэгээ би яг тэр одоо үлгэрийг аваад ээжээсээ аваад хүүхдүүдэд болохоор инг одоо чи заавал гэрээ ажил хий, заавал хог шорогоо цэвэрлэх юм уу тэгж шахдаггүй. Зүгээр л айгүй сайн өөрсдийнх нь сонирхлыг дэмжихийг хичээдэг. Одоо төгөлдөр хууранд явмаар ингүүл төгөлдөр хууранд нь явуулдаг, балетанд явмаар ингүүл балетанд нь явуулдаг ч юм уу те. Англи хэлэнд явмаар одоо юм нэхмлийн юм хийж сурмаар байна, зураг зурмаар байна гэдэг бүх юмыг нь дэмжиж агаад тэгээ тэр нь айгүй зөв юм шиг надад санагдаад байгаа байхгүй. Ягаад гэвэл яг одоогийн миний одоо ийм амжилттай байгаа нь. Гэтэ би бүр амар тийм тулцсан амжилттай хүн биш л дээ. Гэхдээ тодорхой хэмжээнд миний амжилттай байгаа энэ байдлыг миний эцэг их намайг жоохон байхад суурийн тавьсан байх гэж би одоо ойлгоод байгаа байхгүй. Тэрний юу гэхээр бүр жоохон цэцэрлэгт байхаас ихсүүлэл шуухаа гээл Монголын хүүхдийн ордон зохион байгуулагддаг бүжгийн тэмцээнд оролцуулах гал зөөгөөл явж байсан те. Тэгэл 10 жилд ороход нөгөө одод олох хүслэн одоо юу гэдیں те тэгэл бүх загварын тэмцээн үнсгэлж ин гээл те тэгэл бүх л бидний дуу муу гэл ингээл бүх тэр соёл урлагийн юм дээр нь зөөгөөл явж идэг. Тэгэл том болонгот одоо хаврын баяр маяр одоо юу гэдیں те ингээл намайг миний одоо скиллүүдийг хөгжүүлэх гээл те тэгж явсан юм маань одоо ингээд юу гэдیں тайсан дээр гараад хөтлөх ч юм уу эсвэл одоо юмыг хурдан цээжилждэг ч юм уу хүнтэй харилцаа хандлагын хувьд ч юм уу эсвэл үг сонголт ч юм уу үгийн баялаг те энэ нэг бүх юм дээр тэр суурийг тавьсан болов гэж би бодоод одоо хүүхдүүдтэй яг тэрийг би одоо үлгэрлэж хичээдэг байхгүй. Тэгэл бүх тэнгуут тэрэгч манай охтууд мэддэг. Мами бол те намайг мами гэд эмээгээ ээжээ гэдэг байхгүй. Яг л үсгцэн юм чи. Тэгээ мами ээжээ тэнгуут мами бол ээж мамиг өсгөхдөө яг одоо те бүх юмаа зориулсан шиг мами битүүрийн төлөө бүх юмаа зориулж байгаа. Тэгэхээр битүүр агуу хичээх хэрэгтэй. Би загнахгүйгээр өөртөө одоо ингээд бүх юмаа ингээ хийчдэг ч юм уу те. Тэгэхээр хүн яг өөрөөрөө үлгэрлүүл дээр юм болов уу гэж би боддөө ш. Тэгээ заримдаа амар завгүй маггүй байх та. Би хардаа номоо уншиж जैन гэлтэй ингээд тийм номоо барилангт за мами номоо уншиж जैन гэл шууд бүгд iPad-а болол те ном барьж авдаг ч юм уу. За тэгээ за бүгдөө хамтраад гэр орныхоо юмыг хий гэхээр за хамтарч хийх ёстой. Ягаад гэвэл би цочод буудалд амьдраагүй ш бүгдрээ те эдэргээл те бас айгүй зэвэн базар үг хэлнэ. Тэнгүү чинь өөртөө хийдэг. Тэгэхээр нэг тийм загнахаасаа илүү өөрөө үлгэрлүүл зүгээр юм болов уу гэж бодоод тэгээд айгүй үлгэр жишээ ээж байхыг хичээдэг ш. Гэхдээ заримдаа бас муухай шүүрээ уннаа. Тэгээд за надад нэг асуулт байна тэгвэл. Ер нь та хэд минь хүүхдээ хүмүүжүүлээд нүү хүүхдүүд та нарыг хүмүүжүүлээд нүү?
Би бол өхнөөс айгүйх олон зүйл сурдаг гэж боддог шүү дээ. Яг л одооны хүмүүс амар илүү ингээд бидний намайг жоохон байх үеэс айгүй ондоо болсон. Тэгээ цаг нийгэм цаг үе шал ондоо болсон болохоор би өхнөөс бас айгүй олон зүйлийг сурч хардаг гэж боддгийн. Яагаад гэвэл бид нөө найзууд шиг байдаг байхгүй юу? Тийм болохоор ээж ингэчүүл гоё те та дуун дээр ингэчүүл гоё ч юм уу эсвэл та ийм ховц өмсчүүл гоё гэдэг ч юм уу те бас нөхөн том өсч явж байгаа том охин учраас ээжийнхээ бас бүхэл зүйл одоо гаднаасаа харагдах тэр үзмж юу байдгийг те тэр бүх зүйлээрс надтай өөрхөн найз байдаг юм шиг харагдаад байдیں۔ Тэгээд энэ дөх хоёлаа хамтдаа сонсоод үзье гэд би нэг хуучны доохондоо сонсуулгад манай охин одоо нэг орчин үеийн те нэг өөрсдийнхөө үеийн хүүхдүүд сонсдог энэ дөх та сонсдоо гэдэг ч юм уу. Ингээд ийм харьцуулт бас хоорондоо хийгээд хараагүй гоё. Бас урлагийн мэдрэмж, урлагийн боловсрол олоход бид хоёр бас биеиндээ одоо шеэр хийгээд бас гоё идэг болоо гэж боддог. Аль алнаасаа л суралцсан юм шүү дээ. Тэгээ одоо нөгөө бидний ээж аав нар болохоор бидрийг загнадаг ч юм уу те дөрөв мөчи чинь санжуулсан шүү ч юм уу те цусыг чинь нүдтэй чинь холиод энтер гэл амар загнадаг те. Арьс чи уулаа шүү гэдэг. Яа юу нэрэ бодсон чи юу арьс болох вэ? Тий. Тэгэл бид нар яг тэгэл заас залуулах юм байна гэд одоо хүүхдээ хэрвээ тэх юм бол бүр нөгөө 108 билүү те бараг тэрлөө залгая шүү. Тэгэхээр одоо хамгийн сүүлд намайг ингэж аахгүй манай хүүхэд ингээд нэг бүтээр жоохон баг охинтойгоо үл ойлголт болоод I hate you гэж аахгүй. Тэгэл би юу нэ чи гэл тэгж аахгүй. Тэгээд чи яагаад чи энэ мамида ингэж хэлж байгаа гэл би монголоор ч гэсэн чи англиар загнаач гэж аахгүй. Тэгээд бүр сэтгэлгэн шал өөр болсон. Тэгэхээр би тэр хүүхдийг загнаж болохгүй. Тэр нөгөө өөртөөхөө загнуулсан тэр занчураар одоо элдвэр хэлж болохгүй байна те. А бид нар ээж авыг тэгж хэлэхээр зүгээр энэ үг угаасаа байж л байдаг үгээ хүлээгээд авсан те. А хүүхдүүд болохоор хэлэхгүй байгаа байхгүй. Тэгэхээр эн чинь нөгөө нэг үе хоорондын ялгаа гэж байна л да. Бидний ээж аавууд болохоор одоо Facebook мөнгөөр ч гэсэн бичээд байгаа штэ. Энэ нөгөө нэг 60-аад оныхон хүчүүл яг юунууд улс нийгэм цэвэршгээд байна ч гэж аашиг те. Тэгэхээр үгүй тэр хүмүүсээс ч гэсэн суралцах юм байгаа байхгүй. А энэ одоо альфа үе миллениум үеэс ч гэсэндээ суралцах юм байгаа байхгүй. Тэгэхээр угаасаа л нөгөө хүн хоорондын харилцаа гэдэг юм чинь хаач гэл байгаа учраас тэгэл авахын аваад гээхийн гээгээл анихын нанаал те тэгэл шингээхийн шингээгээл явсан дээр болов гэж боддоо штэ. Юун дээр атлаар хүүхдүүдэд ер нь яг хүмүүжлэхдээ яг юу хийж байна? Амар сайн жолооч хийж байна. За болж штэ гоё. Жолооч ч гоё штэ. Амар сан галын өрдөж байна. Тасралтгүй галын өрдөж тасралтгүй сумын зөөж нөө зэрэг юм ааш. Сумын зөөж. Тийм. Одоо гэхдээ ингээд нөгөө ярих айгуу сайн сонсох хэрэгтэй юм лээ. Ингээд жоохон ингээд анзаарахгүй байж мэж штэ тэ уц муц дуурай ч юм уу. Тэнгүү шууд гомцож байгаа хгүй. Та би ингээд тантай ярих чахаа та ингэсэнгүү ингээд бүх юм ингээд тавиад айгуу сайн сонсогч болж чадчихээн тэ. Тэгээ тэр нь баг амар хийгээд байгаа хүүхдийн төлөө хийж байгаа зүйл болоод ах шүү байна тэ. Тэгэхээр эцэгчүүд маань ер нь хүүхдээ ингээд яриаггүй дотоод сэтгэлээ уудлаагүйгээс болоод одоо нэг юм сэтгэл готрал бүлийдүүлсэн байдланд амжирдаг ч юм уу тэ. Тэгэхээр сайн сонсогч байх нь агуу сайн хүүхдийн төлөө хийж байгаа зүйл юм болов. Тэг хүүхд ч гэсэн нөгөөний том шиг стресс тийм байлээ шүү дээ. Ядардаг, стресстэй. Тэгэхээр нөгөөний хуучны шиг чи одоо энэ даалгавраа хийж дуусах тэгэхгүй бол энэ өрөөс гарахгүй гэдэг ч юм уу. Ерөөсөө тийм байх хэрэггүй мэлээ. Тэртээ тэр хүүхд болон өөрийнхөө хурдтай зарим нь хурдан сурж байгаа, зарим нь дундаж, зарим нь бүр удаанаар сурж байгаа те. Тэгэхээр тэртээ тэргүй тэрийг уншаад, тэртээ тэргүй тэрийг бичээд чадхаас хойш тэр хүүхдийг заавал тэгж дарамталж зовоох ерөөсөө хэрэггүй. Тэрний хүүхдийг хар тэр хэлцүүлэх бол хамгийн буруу санагцсан. Яг үнэ байгаа. Би харин яг харьцуулт хийх гэдэг чинь бол нэр үнэхээр хамгийн буруу. Тэгэхээр тэрний хүүхдийг хар гэдэг. Тэр тийм мундаг гэдэг. Чи одоо сэрчмагийн хүүхдийг хар. Тэр бүр хамтлаг байгуулсан явж байгаа гэдэг бүр болохгүй байхгүй тий. Би ялахаар нэг сүүлийн үед ингэж бодоод байгаа. Ер нь нэг юм өөрийгөө л болгочиход ер нь болчих гээд байгаа байхгүй. Би болол тэгж бодоод байгаа. Тэгээ яг хаа би нэг яг өмнө подкастаар бас ярьж илээс тэр нь юу гэхээр хүүхд хүмүүжлэх тал дээр бол нөгөө нэг муу сайн явах эрхийг нь хүн болж төрснийх нь эрхийг нь өөрт нөгөөд за яг 18 хүртэл нь бол яг хайрлчи. Үнэхээр яг ингээд хайрыг нь бол ингээд харамгүй өгчи. Сайн явах муу явахыгаа тэр хүн өөрөө шийдэг. Тэгээд нэг амар ингэж гэтээ би нэгдүгürt эрэхтэй хоёрт хүүтэй болохоор бас жоохон өөр өнцгөөс таяраас харж иж маадгүй шүү. Тэгээд тийм болохоор нэг юм жоохон хамаагүй те муу сайнаа өөрөө үзэгч гэдэг юм уу тэгж бодонгуутлаа. А сүулт нь харин одоо нөө бидний ээж аавын үе болохоор яадаг гэхээр нөгөө нэг бүх юмаа хүүхдийнхаа төлөө зориулж чад насны бүксэнд ер нь бол одоо ингээд
хүүхдийнхээ гарыг хараад амьдэрчдэг ч гэдэг юм уу тий. Жаргаачгүй юм үзэж хараачгүй. Түүнтэй өргөжлөнгүүтэй ач гуйцээг хараа явчихдаг тий. Тэгээд тэр бол амар хэцүү санаа. Нэг юм санхүүгийн үед ч юм уу нэг ээж хүүхдүүдээс ингээ хамралт болоод ирэх насан дээр очичингуутлаа зовоод эхэлж байгаа байхгүй. Одоо ингээ хараад хаад одоо манай өвөө эмээж гэдэг юм уу тэдний үеийнхэн ер нь жоохон тийм тий. Хоёр хүүхдүүдийн ач юу зээг харах уу? Би бол харахгүй гэдэг нь хэлзээ юу. Би бол харна амар харна. Би бол харна. Би харахгүй гэсэн чинь тэгээд яг цагаад болохоор ер нь хүн чинь тэгэл харах юм шиг үйл ш тий. Тэгээд одоо хараад байх юм чи заримдаа харж өгнө. Чи өнөөдрийн л бодлоо. Тийм нөгөө хагасааны л бодол гэдэг шиг. Гэтэ ээж аав нар болохоор яагаад ингэ хараад байгаа гэхээр бид нар чинь үшээ том болоод тэг ингээд юм ингээл өмсүүлж эрхлүүлж болсон маш. Тэгээ хүүхдэд гарангуут нөгөөтг нь амар хөрхөн харагдаад тэрийг нэрхлүүлээл юундээ хүүхд чамаас илүү би харилдаг л гэдэг дээ шүү дээ. Тэгэхээр одоо харахлаах та одоо тэгтээ болоогүй шүү гэж. Яг Монголын нийгэм болохоор яг тийм надад харуулад байгаа. Ингээд дийлэнх нь. Гэтэ бүгдийг гэж хэлээгүй л дээ. Яг нэг юм 30 40 хүрж байгаа 40 гарч байгаа залуучуудын аав ээж нар ер нь хүүхдийнхээ гарыг хардаг болцсон тий. Тийм байхгүй болгол хүүхдтэй өөрийгөө сайн аваа явчихад тухайн үед чинь бол тэгэл баг хүүхдтэй өгж байгаа том бэлэг үстэй. Чи аавдаа хэдэнд өөрөө өгчөөч ингэчээж тэгчээж гэдэг юм уу тий. Одоо нэг ийм асуудлаас л хүүхдтэй бас чөлөөлж өгч ийн гэдэг чинь ирээдүйд нь бас л хийж байгаа нэг сэтгэлийн дарамтыг аваа ичиж байгаа юм болов. Харин ээж аав чи нэмээ өнөр чи нарийн гэр бүлтэй амар тус тэмтэй бүр олсон хэдэн нөгөө тэтгэврийнхаа мөнгө төргийг харин хүүхдүүдтэй нөөч гүчзээ нартаа зориулж тийм л амьдралд нь зориулж. Зөндөө их тэгж байгаа хүмүүс харж байна. Би бол харин зүгээр нэг тийм л үзэг бодоод бэдий. За ингээд хэдүүлээ өөр хүүхдүүдийн тухай сайхан ярьлаа. Аав ээж эмээ өвөө тий атцээ. Подкаст румын хамтрагчаар Avandra бид бүхэнтэй хамтран ажиллаж байна. За тэгэхээр Avandra-гийн оруулж ирдэг Charge брэндтэй холбоотой мэдээллийг хүргэх гэж байна. За Charge брэнд нь 2020 онд үүсгэн байгуулагдсан. За өндөр хүчин чадалтай цахилгаан болон цэнэглэг шийдлэр мэргэсэн инновацлог технологийн компани юм аа. За тэгэхээр Charge нь зөөврийн эрчим хүчний шийдлийг санал болгохоос гадна за залуусын хүсэл сонирхолд нийцсэн загварлаг, адаптер, за кабел, мөн чаржруудыг та бүхэнд санал болгодог байгаа. Жишээлбэл энэ power bank-ны хувьд 24,000 ампертай боловч онгоцонд авч явдаг гэдгээрээ давуу тал болдог байгаа. Ингээд подкаст руу хамтрагчаар Avandra Charge брэнд бид бүхэнтэй хамтран ажиллаж байна. За би ер нь подкаст дээр бас нэг үндсэн хит хитэн асуултуудыг цочтоос асуугаад байдгийг. Энэ асуултын дараа хэдүүлээ гоё аял ярих гэж бодож байна. Ер нь сүүлийн юунаас хамгийн их кайф авч байна да? Чи юунаас кайф авч байна? Би нохотой болсон манайх одоо шинэ гэр бүлийн гишүүнтэй болоод яг нэг жил болж байна. Тэгээд урд нь манай хүүхдүүд нохоо хамсан л гэдээсэн байхгүй. Тэгээ би за үгүй гэлээсэн. Тэгээ яг ингээд нохотой болсон чинь бүр тэр одоо ингээд орой гэрлүүгээ яарж шít ингээд нохотойгоо эрхэлэх гээд те. Тэгээ яг ингээд намайг одоо ямар ч одоо будагтай байна уу, будаггүй байна уу, сэгсгэр байна уу, те ядарсан байна уу, бүр ямар ч нөхцөлд зүгээр л намайг эзэн гээл бүр тэр бүр яг одоо л миний нохоо ал амар ухаан алдуулж байна. Тэгээд бас миний бизнес агуу амжилттай байгаа нь ингээд намайг ингээд амар юм powerful те болгож байна. Гэхдээ энэ болтол амар их ингээд нөгөө хичээж агиох олон хоногийг нойргүй байсан те. Тэгэхээр яг нэг би тэр амтаа мэдж байгаа учраас одоо ингээм амжилттай байгаагаа ингээд мэдрэхээр нэг би нэрээ те бас ингээд жоохон ч гэсэндээ ингээд гоё амжилттай байна да гэдэг тэр бодлоос бас агай гоё энерги авч гин гэдэг юм уу. За тэгээ ер нь аль сар болгон аялж гин. Тэгээд аяллаас бас айгуу гоё кайф авч. Би бас их тийчилсэн. Ер нь ийч нэг аяллаас амар гоё кайф авч тий. Одоо шинэ газар шал өөр зүйл одоо өөр соёл тий. Хараад айгуу гоё кайф авдаг. Мэдээж хөгжмнөөс кайф авдаг. За тэгээд нөө тасгал хөдөлгөөнөөс бас гоё кайф авдаг тий. Хоёлаа. Зүг. Түрүү нохоо ярьжсэн дээр одоо нэг ингэдэж штэ чи нохоо яачаад юунда бишээ. Тэг нохоог нэг юм хүүхдийн хайртай харьцуулаад байдаг шүү дээ. Ер нь бол. Тэгээд гисэн чинь би бол нохоог хайрлах хайр чинь бүр шал тусдаа шүү дээ. Би нохоотой байж үтсэн байхгүй. Нохоогоо 4 жил тэжээсэн. Тэгээд нохоог хайрлах хайр бол шал өөр юм тус. Нохооны яасан. Нохооны яасан. Нохоо маань өнгөрцөө. Тий. Тэгээд
нохонд бариулцсан. Тэгээ өнгөрцөө аахгүй. Тэгээд амар сонь өөр шал өөр нэг юм би бол хүүхдийг хайрлах хайрыг мэднэ, аав ээжээ хайрлах хайр чи бүгдээр өөр гэсэн онцлогтой. Тохойг хайрлах хайр бол нэг юм юу ч буцааж авахгүй те. Тий. Зүгээр л байгаагаа өгж байгаа хайр амар юм сонь. Урдаас чи хэрэлдэхгүй. Тэгэл яг л эзэн нь юу хийн яг тэрний дагуу байна ч гэдэг юм уу. Командын дагуу те. Командын дагуу гэхэр ч одоо бас арай жоохон муу болж гад нэг тийм өөр хайр. Нохоод ижиж хүүхдээ хайрлах эрхэлтэй ш нохоо ч өөр. Тэгээ би хамгийн анх нэг одоо хүүхд мөхдөг байхдаа хамгийн анх нохоод ижиж үзчихсэн байхгүй. Тэгэхээр ер нь бол нохоо ол хүнийг амар хүмүүжүүлнэ. Тэгэхээр хүүхэдтэй одоо нэг нохоо авч өгчөөд би л энийг чинь тийж мижэн тэр гэл ээж аав нар нэг тийм ярьдэн шүү дээ. Харин ч үгүй би бүр сэргээрээ хүүхэдтэй ялангуяа тийнейжер насны хүүхэдтэй болвол бүр ингээ нохоог нь өгөөд бүр сурах гэж хэлмээр байгаа. яг тийм л. Манай том охин Америк руу хай скулд явсан байгаа байхгүй. Тэгээд бас би одоо ингээ боддیں۔ 15 настай хүүхдийг ингээ бие даалгаад Америкт сургаж штэ. Тэгээд би өөрөө 10 жилээ Монголд төгсөөд их сургуулаа Монголд төгссөн байхгүй. Тэгэхээр би өөрийнхөө одоо явж чадаагүй хүсэжсэн юмгаа хүүхдэрээ одоо чи мамигийнхан хийгээгүй сураагүй сураа хий гэд ингээ явуулж байгаа байхгүй. Тэнгүүт манай баг ганцаараа үлдэх болонгууд би за яг нохоо авч өгье яг хань болно гэд. Манай том охин жоохон гомдлоод би хэдэн 10 хэдэн жил нохоо бараг гуйж яхад те авч өгөөгүй гэжсэн аа. Яг намайг явах болсон чи нохоо авч өглөө. Одоо Америкаас нохоогоо санаад байгаа байхгүй юу. Тэгээд нохоотойгоо уулзмаар энэ шиг ээжтэйгээ дүүтэйгээ автагаа биш те. Тэгээ би манай баг ингээд ерөөсөө амьтанд амар хайртай. Тэр чинь ингээд амьтантай харилцаад ирэхээр амьтныг хайрлах, тэрнийг хариуцлах, усын хийж өгсдөө, хоолыг хийж өгсдөө, тэр нөгөө дайперын солино те. Тэгэл дэлгүүрт орохоор Джессид энийг авчи, ингэчи гээл те. Ерөөсөө тэр хүүхдийн тэр гудамжны нохооч гэсэн тэрийг очиод хайрлаа л те ингээ. Тэгээ хамаагүй тэгвэл болохгүй шүү гэхээр үгүй штэ зүгээр штэ ч гэдэг ч юм уу те ингээд шал өөр болд юм лээ. Тэгэхээр эцэг эхчүүд хүүхдийн одоо зан харилцаагийн мөрөвч зөвлөн амьтанд хайртай хүн хайртай юм илгэмсүү болгоё гэж бодож байл бас гоё ямар нэгэн амьтан те болж өгвөл нохоо авч өгөөрэй гэж хэлье. Би өөрөө нохооны бизнес эрхэлж байгаа юм шиг боллоо шүү. Адтай саврын гişэн өөрөө гэж админ нөө гэж. За хэдүүлээ бас гоё аялын сэдвүүл орё гэж бодож чинь дөрөв ярьжсэн. За сүүлийн үед ерөнхийдөө ямар орнууд руу аялж чинь. За тэгэхээр хамгийн гол нь хаашаа аялж чинь гэхээсээ илүү аяллаас ер нь юу авч чинь. Аяллаас сайхан nice шүү дээ. Ер нь урагшаал дандаа явт юм даа. Гэхдээ нөгөө нэг айгүй хүзэх юмтай, айгүй гоё байгальтай тийм газар бол мэдээж Америкийн нэгдсэн улс. Тэгвэл одоо говь бол говь те хангай бол хангай бүр баян бүр бүх юм нөх хосолсон дэ өндөр болол дээлсэн зүйл манхан юу байдیں۔ Тэр бүгд байдаг. Тэгээд бүхэл бидний үздэг юмд бас байдаг. Тэгээ анх нөгөө нэг Америкт очиж байхдаа ой модон дотор орсон чинь ингээ нөгөө нэг гэрэлт цах байдаг шүү дээ. Нөгөө хөрхөн бүхс гэрэлтэй тийшээ. Би тэрийг зөвхөн нөгөө нэг юу гэрэлтэй хүүхлэн нөгөө бүхсэн гэрэлтэй гэдэг зөв. Яг тэр үлгэрийн кинонд л гардаг гэж би бодчихсон. Нүдээр би харж байгаагүй юм чинь. Тэгээ яг бүр ингээ ой модонд ингээ бүх ингээ битүү гэрэл асцсан юм шиг ингээ нөгөө ингээ цохнууд гэрэлт цохны хэсгээр бүр амар бүр үлгэрийн юм шиг гоё санагддаг юм бэлээ. Тэрийг харж би анх ямар вау ямар гоё юм бэ гэж бодож байсан. Тэрийг ерөөсөө мартдаггүй. Тийм монгол хүмүүс аялж гэн гэхээр очиод нөгөө нэг хамаг валюта тэнд очиж нэг материал болгоо те хувцуулгаад тэг бити тэгээсээ л гэж одоо зөвлөмөр энэ гэж энэ өндөрлгөөс гэдэг шиг. Яг би тийм ер нь аялахыг хичээдэг. Тэгвэл яг урд нь асал дэлгүүр оролтой ингээл юм ахгүй л гэдэг байсан л да. Тэгээ тэр бол хайрын сайхан цаг юм бэлээ. Тэгэхээр тэрний оронд тухайн улс үндэстний тэр соёлыг агуулсан ямар нэгэн концерт, театр, одоо цирк, музей одоо юу гэдэг тэр минь бүр заавал очиж үзээд те. Тэгээ тухайн одоо нутгийнх нь онцлог тэр нэг юм одоо шүтэн одоо юу гэдэг нэг агуу одоо баримлал одоо юу гэдэг тэр газар нь заавал очоод тэн чинь амар олон хүмүүсийн одоо тэр гоё сайхан энерги шингэсэн маш тэрийг нь мэдрээд дэлгүүр хэсэж хаанч гэл байдаг л зараа ичүндээ юм одоо тий штэ тий тэгэхээр бити тэгээсээ гоё сайхан мэдрэмжийг гоё сайхан зүйлийг үзээсэй гэж ханарээс чи
Сүүл би нэр нэг юу л Хавай руу явсан байхгүй. Тэгсэн чинь тэнд нөгөө нэг хүн иддэг омгийнхан байсан юм билэ. Тэнд нь очиад тэр музейг нь үзээд хараад тэгээд тэгсэн чинь амар эмсгсэрвстэй овгийн найз над руу яриад яг овгийн ахлах толгойлогч идүүлэх шахлаа гэдэг. Хүний мах иддэг байсан ингээд ёо тэрийг үзээд сонсоод моовлтай гайхсан ш. Тэгэхээр яг газар болгоны яг тэр түүхэн дурсгалт газруудаар нь явж үзэх бол хамгийн гоё. Тэгэхээр нэрээ олсон хэдэн мөнгө төгрөгөө зүгээр нэг юм аваад те дуусахгүйгээр аялаж дурсамж шүү дээ те. Яг үнтэй чиний явсан газраас хамгийн гоё газар нь. Оо би ч одоо нэг зөндөрч. Гэхдээ яг надад ингээд нөө газар болгоны одоо нөө миний харах өнцөг жоохон өөрчлөгдөд байгаа. Тухайн үед бол яг миний нүдэнд харагдчихсан юм болгоо гоё харагддаг байсан үед бол би одоо жишээл Малди гоё байсан ч гэдэг юм уу эсвэл те гэрэлтдэг заагс харах гоё байсан ч гэдэг юм уу гэдэг жишээнүүдийг ярьдаг байсан бол одоо ингээл ер нь очисон газар болгоны л тэр нөгөө нэг тэр яагаад ийм болцсон гэдэг юм нь өөрөө үнцэнтэй учраас очисон газар болгоно л одоо нэг ер нь гоё харагдаад байдаг болцсон. Наа чи насных шүү. Тийм үнэ. Юм болгоныг гоёор хүлээж авч гин талархаж чадж гин гэдэг чинь. Аяхтай одоо 10-т 20-т бол те би яг тэр л тийм л юм идмээр байна. Тийм л юм одоо юу гэдэг зүгээр юм метрогоор биш би гоё машинаар явмаар энэ ч гэдэг ч юм уу те одоо гэтэл метрогоор явж байгаагаа аз жаргалтай болгож болох байхгүй юу те тэр мэдрэмжийг авах нь яг л насны хальтаа. Гэхдээ аль орны хүмүүсийн харилцаа хамгийн таалагдсан бэ? Зан харилцаа. Хятад гэх юм уу? Хятад бас айгүй ер нь амар давгүй шүү дээ. Нэг юм нэг дотоод хүн те айгүй дажгүй яг чин сэтгэлээсээ харилцаж байгаа хүмүүс байдаг. Тэгээд Филиппинууд бас ер нь их монголорхоо. Тийм. Би яг тэнд өөрөө яг нэг амьдарч үзчихсэн. Яг л тэнд байдгаар ингээл хүн яаж амьдардггүй яг тийм тэрүүгээр нь байж үзэж байгаа. Филиппинд амир сүнстэй гэдсэн тийм сүнстэй юу? Мэдгүй би яг өмнө хэлэхэд Филиппинд бол сүнстэй таарлаж байгаагүй. Би харин Балид бол ёстой жинхэнэ сүнстэй бол таарлаж. Тийм ярьдаг гэдэггүй шүү. Ярьдаг. Тийм. Нэнгээс энийг ярьж хүү би. Тийм. Энэ айгуу сонио би анх удаага Балид очиод тэгээ ингээ унтчихсан чи одоо нэг сүнсэн даруулна гэж байдаг шүү дээ. Хүн болгонд л тохиолддог зүйл те. Тэгээ ингээ байж байгаад бид нар яг тийшээ явж явах тал хэвээр Балид. Тэгсэн чи маа нэг найзууд Балид очихоор сүнстэй даралт юм даа гэж хаар. Нугаа тийм үү юм уу гэл. Тэгээ очил унтчихсан чинь яг л намайг сүнс гараа л дарж ирсэн нэг юм амар даруулж байгаа юм шүү. Тэгээ дарсан дарж ирсэн. Монголд ч хамаагүй дарж ирсэн. Монголоос дагаад очсон. Дараад иргэн тэргээд. Үгүй Монголоос дагаад чичээгүй. Монгол руу дагаад ирсэн заяа хамгийн гол нь тэр. Үгүй харин тий. Тэгээд би харин тий одоо ярих гэдэг шүү дээ. Тэгээд яг ингээл нэг сүнс дараал тухайн үед айгаал тэгэл хүн чинь босч ирээл за угаасаа л энэ болж л байдаг гэж бодно гэж бодоод тэгсэн чи тухайн үед бол яг ингээд толгон дээр ингээд арчаад тэгжсэн аа сүүлдээ хондос боогаад эхэлсэн аахгүй юу. Тэгээд би ингээд сэркэл нэг хүн чинь нэг сэркэл өөрийгөө сэрхгээ зовдсон шүү дээ тий. Тийч чад ваа гэж сэрэл тэгэл яач хөө Монголд хүрэл ирсэн тэгсэн чинь би одоо ямар жоох хүүхд байгаа шин тэмдэж би стандарт сүнс хараад мараад гэж ярихгүй шүү дээ. Тэгээ байжсэн чинь манай нэг юм бөөмө утган гэдэг лөө. Утган ихч маань над руу залгаад за чиний нуруунд дээр чинь юм гадны усаас дааж ирсэн байх шууд над руу тэгж авдیں۔ Уцаар. Уулзаачгүйсэн энэ тухай яриачгүйсэн тийм. Тэгээд тэгсэн чи юу яриад байгаа ингээ очисон чинь чам дээр ингээд миний бидний хэлээр биш шал өөр хэлээр яриад байгаа. Тийм хүн байна. Ингээд яриад байна. Одоо тэр нь ингээд мэдрэгдээд байна. Чи ирээд тэрийг засуул гэдэг ч. Тэгээ би ч ерөөсөө тийм тэгдэггүй юм чи очиод нэг янзлууж манзуулсан чинь одоо тэр нь эрэгтэй байсан юм эмэгтэй байсан юм. Тэгсэн чи ингэдэм байх сүнс хүнийг таалт юм байна. Одоо яг ингээд таална гэсэн үг тий. Чамб сайн болцсон юм чи. Сүнсэн таалсан Монголын анхны жанг. Энэ бол ерөөсөө биднэрт ингээд айгүй их тохиолдож байгаа. Тэрийг бид нар өөрсдөө мэдэхгүй байгаа тийм хүмүүс юм байлээ л дээ. Тэгэд яг нэг сая яг хилдэг үнэн надад намайг үнэнгээсээ таалсан байгаа байхгүй. Эмэгтэй сүнс. Тэгээд таалаад ингээд намайг надад хорогдоод тэгээд Монгол бүр хүрээд ирсэн. Тэгээд тэрийг ингээд нэг юм зан үйлмөл хийгээд хөөж мөс шүү дээ. Анаа тэгээ одоо хаана аваад. Тэгээд би энийг сайн мэдэхгүй шүү. Одоо мэддэг хүмүүс нь хараад намайг одоо яана энэ юм мэдэхгүй юм байж гэж магадгүй зүгээр нэг юм балин гэдэг үлээ те. Балин зүв буруу. Балин хийгээд тэрэндээ ингээд тэр сүнсийн шингээж мингээд тэгээ нэг юм болж мулаад нэг тийм хийсэн шүү дээ. Тэгээд тэгсэн чиний наад чиний аавраг байхгүй болгосон маань яасан маань ийсэн маань ингэсэн гэдэг. Айгүй олон тийм болсон.
Тэгээд би бол яг юм бодит сүнсний түүхтэй тааралдж исэн тохиолдол бол нэг удаа Балигаас бол болж исэн. Гэхдээ угаасаа Бали аягүй их юм байна. Харагдаагүй. Юу ч яг даруулж яхад уу харагдсан. Тийм хаана дараа нь мэдрэгдээд чинь дарж яхад харагдсан юм уу? Тийм тухан дээр угаасаа ингэ нэг дардаг штэ. Тийм биш тэгэхэд ингээ хүн байж байгаа нь харагдсан юм уу? Тийм. Oh my god ямар хайр хардгүй юм уу гэж дарж яхад. Ой хардгүй. Тухандаа сүүлийн харж тухандаа дуугасхрын удам биш нэг. Ямар амар юм бэ? Мэдэрсэн гэх Би юм уу? харж би жоохон багтаа харж. Яг микрт харж микрийн нөгөө нэг түнэлийн дээдлийн байранд харж. ямар шүү төстөр нэ. Амар тийм дээл өмссөн агаар дээр нэг хүн тогтцсон хийсэдсэн. Тэгэхээр би бүр ямар юм би хараад цонхоор ингэж харангуйтаа бүр нүдэндээ итгэхгүй ингэж харсан чинь ингээ эргэлдэж яг нааша над руу явах гэж байгаа юм шиг болохоор нь айгаад чаддаггүйгээ. Бүр яг ингэ нүдээр харсан юм а тий? Яг нүдээр би харсан. Тэгэхээр тэр хүний царай харагдахгүйс нөгөө нэг айгу сексисэн хар устэйсэн болохоор сайн мэддэггүй. Эмгтэй хэрэгтэй нь бол мэддэггүй. Би бол зөв мэдэрсэн гэх юм уу чинь зүүдэндээ юм чи. Зүүдэндээ бол хүн харж болно шүү дээ тэр их чи тий. Би бол жинхэнэ нүдээрээ байгаль. Би яс жинхэнэ Тэгвэл жинхэнэ дугаас сохорч та өөрөө. би яс нэр харжсан. Аргын нүдээр нээсэн шүү дээ. Би бага охиноо төрүүлчихэд лагер дээр үйжсэн байхгүй. Тэгээд нэг яг нар жаргаад нэг юм үчин гэгээ ингээд нэг цайраад яг тасрахчих тэр үед гадаа ингээд хүүхдээ ингээд унтчихгүй. Тэгэнгүүт л оруулж тавиад гадаагаа байна да гэх ингээд нөгөө тамбар дээрээ байжсэн чинь нэг юм бэлтгэлийн юм одоо күрдэг шиг материалтай юм хослол өмссөн нэг хүн яг бүр ингээд суудсан цаашаа хараад тэгээд би энэ хажуу хавиргын хүн ирсэн болов гэд тэгээ нөгөө яг гэрэл ингээд бүжижсэн хашааны гэрэл хасаагаагүйсэн хин бэ гэдгсэн чинь гэд ингээд санаалцсан байхгүй. Тэгсэн чинь би хүн бол одоо өтөө хүн амтай явах чинь эргэж мэрэж харна шүү дээ. Тэгээд гисэн чинь юу вэ гэдгсэн чинь хөдлөхгүйс ахгүй. Тэг ингээд юу ингээд угаасаа ч ингээд нар ингээд жаргахад ингээд гэгээ тасарч ясан болохоор тэр хүн ингээд улам бүдгрээд тэгээд гисэн чинь би энэ яг надаа яг эвгүй мэдрэмж төрөөд гэдгсэн чинь сарнаад алга болчихсон шүү дээ. Тэгээд би сарнаад алга болцсон. Ингээ байхгүй болцсон. Йоо. Тэгээд нэр хийс юу зарс гээд явчих. Би бас тэрчд нэр нь харсан шүү. За өнөөдөр подкаст руу шүн дунд яриа. Мишатны тэн зав амар систем байл шүү. Тэр нэг гэр авцаа ингээд систем байл шүү. За окей. Гэр авцсан тэгээд нөгөө найз нөгөө манай болроотой нөгөө болроотойгоо тэгээ хамтдаа бичээр гадаа ингээд зогсож байсан чи гадаа ингээд жоохон сар тусцсан заяа тэгээд унтуулах хүүхдүүдэд дотгош нь оруулсан байгаа шүү. Тэгээ хоёлаа гадаанаа жоохон агаарлаад ингээд зогсож байсан чинь нэг эмхтэй ихтэй хоёр хүн ингээд алхаад битүүрлээ ирж явахгүй юу? Холоос нь зөвхөн дүрснээр за царай мэрэг харагдахгүй. Тин чи яах гэж байгаа юм бол битүүр төлөө мөлөө ортуулж гэж байгаа юм болоо даарж ийн өнтер гэж асуух гэж байгаа юм болоо энэ гэр түрээсэлж байгаа хүмүүс гэж бол битүүр хоёлаа болроо авчихсан хараад битүүр хоёлаа хамт хараад зогсоод байхгүй. Ингээ хараад зогсчихсан чи нөгөө чинь жоохон ойртчихсан шууд газар төмрөө торчдөг шүү. Чи битүүр харсны чи гэсэн чи болор харсан яасан бэ гэж чи байхгүй гэж. Чи хоёлаа бэршгээд шууд хамгийн усаар зовоод хоёлаа гэртээ орсон. Яа. Наач тийм хөвгчлээ байгаа юм уу? Надаа ерөөсөө ч хөвгчлээ биш вэ. Би бүр энд ингээд зараагаа суугаад орчтаа. Нэрээ алга болт. Хоёлаа ийм дандаа хүмүүсийн сүнсний тухай ярьдаг нэвтрүүлэг хийл зүгээр юм байна. Өөртөө тассан чинь хүмүүс яагаад тэгээ энэ нэг хоёр юм чи тассан эрүүл хүмүүс биш ээ гэдэг. Тэгжлээ сарчсан. Шүр нь бол аялын тухай ярьсан бүгдээрээ нөгөө сүнсээр аялдаг астрал аялын тухай ярих бодлоо. Студентэд нэр нисчин гэж зөөдөлжсэн үү? Зөндөө штэ амар их зөөдөлдөг штэ гэж. Тий. Би ч тэгдэг. Тайлын ярих гэдэг юм уу? Гүү. Зүгээр харин би зүгээр л би ганцаараа тэгдэг юм байна. Ер нь хүн болгон бараг тэгдэг. Амар гоё штэ. Нисцүүлсэн. Тэгвэл нөгөө өндөр дээр нисчихсэн. Гинт унах гэж байгаа юм шиг болоод тэгдэг тий. Яг өөрөөр унж байгаа юм шиг ингээд татуг гэдэг. Тий.
Гэр бүлийн бүх гишүүдэд зориулсан за өдөр бүр эрүүл зуршил урайтай бүгд найрамдах Солонгос улсын за эрдэс витамины шилдэг брэнд болох Nutri-Day Mongolia бид бүхэнтэй хамтран ажиллаж байна. Тэгэхээр та бүхэн дотроосоо уудаг бүсгүйчүүдийн арьс витамины бүх төрлийн сүүлийн амун бүх насны хүмүүст зориулсан баталгаатай амун чанартай витамин эрдэс минерала Nutri-Day Mongolia-гаас та бүхэн сонгоо аваарай. Эрдэс витамин дутагдлаа Nutri-Day Mongolia дээр очиж за мэрэгжлийн эрүүл мэнд болоод ерөнхий онцлогоогоор нь онцлуулж өөрт дутагдсан хэрэгтэй витамина зөвлүүлэн авах боломжтой. Ингээд подкаст румын хамтрагчаар Nutri-Day Mongolia бид бүхэнтэй хамтран ажиллаж байна. Гэтэ тэр зүүдийг нэг юм бүр юм яг бодит юм шиг зүүдүүд бас байдаг тий. Байдаг. Аимшиг. Тэгээ хамгийн гол нь та зүүдэлж явахдаа за энэ зүүд юм байна гэдгээ өөрөө мэдээд зүүд ингэж удирдахжсэн байдаг. Үед байдаг. Би гэсэн чинь жоохон багтаа ингэж. За. Хамаагүй өөрийгөө ярьж болж байгаа ч юм уу. Ээж автгаа унтдагсэн чи ээж ав. Чи одоо өнөөдөр эмээтэйгээ унтаа гэд намайг гэсэн чинь би хөрхэн эмээгийн хажууд унтсан байхгүй. Шүн аав харсан чи би босцсон дээрээ барьцсан босоо явж байгаа унтаагаараа. Тэгмэд миний хүн сэрцэн мүү гэд ирсэн чи аавтаа дуурахгүйсэн. Тэмүүтээ шууд гэрэл хасаснаа чорлон дээрээ барьцсан. Шууд би гэж авахгүй би суугаагаараа унтаагаараа. Тэнгүүд бүр аав бүр аав гахадарсан чинь шууд буцааж гэрлээ унтраас ээжээ жуталт дээрээ тавьсан унтаад ирсэн гэсэн. Яг бас жорлоо ороо шийдсэн. Тэр гараачсан бол яанаад гэд аав. Би бол шууд аав харахгүй. Би бол ингээл нэг юм түнэл дээр явчихсан байхгүй юу? Унтаагаараа юу? Гүг би ингээд түнэл дээр явж байгаа байхгүй юу? Тэгээ түнэл дээр явж байгаа л тэнд нэг юм болон бахад нь очиж шээчихгээл шийдэг байхгүй юу? Тэгээ Улаанбаатар хотод нийтийн нөл ховор юм чинь дээ. Мэдгүй ягаад чинь тэгээ шээцсэн. Тэгэл жорж шээцсэн байсан гэж. Тэгсэн чи арай шкаф голгоо шээцсэн байна. Жохон багтаа. 10 жил байхдаа би бүр тэрийг амар сайн санд. Яг шкаф голгоо шээцсэн. Түлхий босоо явсан. Тэгээ ингээ ээж надаас саад би тэр ингээд ээж минь яг яаж дунтдагс. Хөө миний хөө яач вэ гэдэж би шээчлээ гэдгсэн байхгүй. Хаан шээж өгч энэ хүү шээчлээ. Яриад нь штэ. Энд ярьсан ба. Бүр хариулаад яриад штэ. Энэ хүү шээчлээ гэд. Хүүхдүүд нэр амар их тэгж зөөдөлж ярьдаг штэ. Манай хүүхдүүд тэгээд идгээ айгу унтаагаараа яриад хариулаад идэв юм ш. Зүүдтэй холбоотой юм ярьснаас би нөгөө гаднаас бараа оруулж ирдэг байхгүй. Тэгээ бараа маань ингээд жоохон саатаад. Тэгээд яг ковид үеэсэн. Тэгээ нөө хил гайлгаагдаад ингээл нөгөөх чинь нөгөө асуудал болол. Тэгсэн чинь яг зурагтаар нэг одоо ковидын үед хүмүүсийн нөгөө сэтгэл санааг сайхан байлгах гал нөгөө хошин урлагийнхан чинь ингээд телевизээр агиох гараал те. Тэгээ нөгөө одоо жүжигчин бархуу чинь бид нар бас багын найзууд тахгүй. Тэгэл яг тэр бараг үзэж байгаа л бид нар тэгэл унтсан баггүй. Тэгсэн чинь би бараа гэл зүүдэлж өгдөг тэгсэн чи манай уурлаад уурлнээс нэг чи бүрэн хажууд нэгсэн бараа гэхээс чи юу чи гэдгсэн чи би ухтаа бол дотроо нөгөө нэг энэ орсын хил дээр гацсан барааныхаа тухай зүүдэлжсэн баггүй юу. Тэгээ би мянга хилээд үгүй би ингэсэн гэ итгэхгүй байгаа юм чи яа бараа зурагтаар гарцсан тэгээ бараа гэд тэгээд нэг тийм юм болж байсан. Тэр зүрх чинь тэр нөгөө яг шээдэг гэдэг шиг амар юм байлдаантай кино үзэл ээж дээр ээжсэн чи манай ах ингээ газраар унчижсэн аахгүй бүр жоохон би чинь нэг 3 4 дугаар ангиасан баг. Тэгсэн чинь манай ах ингээ унчижсэн шууд босч өнгөл гэл яг тэр кинонд байгаа юм шиг буудаал заяа. Тэгэхээр би худлаа цаашаа харцаад энэ киног үзээд исэн байх гэж бодохгүй. Тэг чи дүүн гэх гэл өөрөө ингээл бүр өгч үзүүлээд тэгээд тэгсэн чинь ингээд нүдэн таас анаастай байгаа толдгоо бүр юу вэ гэл тэгсэн. Айснаас үлдээ. Тэгээ би айгаад тэгсэн чинь ээж манай ах ер нь тэг зүудэлтэй би тэрийг анхудаа харж байгаа байхгүй. Тэгээ минийхөө ганжуура минийхөө сэр гэд тэгсэн чинь ингээд сэрээд тэгсэн чинь минийхөө байлдаад нэг манай ээж бүр мэдээтэй байлээс тэгсэн чи ээж тэгсэн үү гэж яах вэ. Тэг би яг тэгж ер нь босож явж зүүдэлдэг хүмүүсүүд ер нь айгүй аюултай байна гэж ер нь бодсон. Уу ер нь амар хамт байж яхад нэг хүн ингээл босоод хамаагүй мийгэлэхэд би бол ааш шүү. Сарны явагч мөгч тийм нэршилтэй байд юм л шиг босож явдаг. Тэгээ би жоохондоо тэгж босож явдаг гэж бод болтой. Та босдгүй үсттэй. Та хэд шүү дээ ер нь юунаас хамгийн их айдаг вэ? Мэдхгүй одоо нэг айдаг юм бэ. Жон момноос л шүү дээ. Жон момноос.
Жом. Балет амар том жом байд юм л гэдэг байхгүй. Гэхдээ юм өвчнөөс л амар байдаг. Хүн ер нь ковид мовид гарснаас ч тийм юм өвчин тусах юм айгүй амар юм байна. Гэхдээ одоо ковид гэхэр чин одоо ковид амар биш. Гэхдээ ер нь гэхдээ яг эдгэршгүй өвчин чинь бас тийм амар хэлж ирэхгүй хэсэл. Тийм. Хүүхдтэй, өр хүүхдтэй бас тийм болохоор хэцүү юм байл гэж бодохоор тийм. Би бол жомноос байдаг жомон дундаа би бүр яг юм Монголд байдаг шар жижигхэн жом байж тээ. Тэрнээс бүр тэр том жомноос идэх байдаг. Одоо тэр гэхдээ харагдах болчихсон. Одоо байхгүй л ахал та. Гэхдээ яг хаа тэр чинь Тэгээ Францад одоо бүр бисэн амар юм шиг хүүхэд байхад хүүхдэд юм шиг. Ер нь нэр одоо энэ подкастыг сонсож байгаа хүмүүс үү те жом ер нь байгаа юу манайхаа энэ тэнтэй. Би бол сүүлийн тийм бичээрээ те сүүлийн би баг 20 жил харсангүй. Тийм. Би бол саарл жом л харсан. чи яг нэг яг жомны үүр уурхаатай газар яг сүүлийн хэдэн жил бас амьдэрсэн болохоор Хаана? Вьетнамд байсан, Филиппинд байсан. Тийм бүр шар жом байна уу те? Тийм. Ер нь нэг орон сууцуудаар нь бол тэр шар жомнууд нь битүү штэ. Тэгэл нэг гадуур яг нэг амар том юунууд байна штэ. Ховын савнууд байдаг штэ. Тэрэн дээр бол нэг амар ийм том жомнууд нь. Тийм Сингапур энэ бүр амар Нисдэг те нисчээрээ сууж. Тэр чинь хамгийн балиар нь явардаас нисчдэг байхгүй. Тэр хэсэг бол зүгээр за баг нэрээ ёо зүрхээр явуулчих гээд. Тэг угаасаа бодлоо тэ яаж дар явардаас ч нисчих юм бол яах вэ? Нэргээс би л тэрнээс амар айдаг. За сүнснээс илүү жомноос л айдаг юм байна. За ер нь бол тийм шүү. Одоо бол би яг сүнстэй таалах юм бол яг жоохон байхад айдаг байсан шиг бол нэг хайхгүй. Бараг ярэ наачгаа. За ярих юм чаас. Юу вэ менежер гэдэг. Хай гэж мэгээ те. Хайгүй үстэй мэстэй гэдэг. Тадаг үстэй. Тэр шиг байна. Тэгээ яагаад тэгээ энүүгээр доошлаа яваад байна тэр гэдэг. Аль нэгэн төрлөө ололтоо хамаа энэ гэх. За одоо ер нь бүсгүүчүүд маань одоо яг бүсгүүчүүдээр нийлж уулзаад олуулаад 7-8 болоо ч юм уу уулзаад ихэвчлэн юу хийж гин? Юм л ярьж байгаа. Хов базан. За окей. Вайн уу. Хол өрийн санаач наяар нь. Тийм шүү дээ. Яг адилхан. Ижилгээ. Адлаа. Тий. Өөр юу гэж? Ирчүүд юу ярих вэ? Ирчүүд гэсэн хүн амар ирчүүд бүр юу вэ? Эмэгтэйчүүдээс илүү юм билээ шүү. За. Би яс тэр бүр чи хүлэн зөвшөөрөх үү дэрэг. Тэгтээ тэрийг бид нар хамгийн гол нэг муулж ийн гэж боддог шүү дээ. Тэгтээ ирчүүд байсан. Жишээлбэл бид нэр уулзахаар ингээ би ингээл ингээл амар хөрхөн болсон юмнуудаа ярилцсан, шеэрлэн. За ирчүүд болохоор нэг уулзахаар доош нь их гэдэг. Тэгтээ би нэг доош нь их гэдэг юм шиг тэгээд. Ийм ээ. Одоо юу гэдэг юм байгаа тайд болохоор та хэдэн ялгаар болохоор үсттэй. Яг эмэгтэй хүмүүс болохоор ингээд тэрийнхээ өөрсдөө юм gossip гэдэгтээ итгээд тэгээд ингээд яриад юм шиг надад санагддаг. А бид нар бол тэр тгээ шаацсан байл гээл гэдэг ч юм уу те. Нэг тиймэрхүү эско бол ингээл яг зүгээр юм бодоод ярьдаг төрлийн хүмүүс байдаг баг. Мэдгүй миний найзуудын төрөлтлөө ер нь жоох нэг тийм тэр нэг тийм амар seriously биш. Зарим нэг хүмүүс тийм эмэгтэй хүмүүс тэр амар serious санагдаж болох ч биднэрт бол нэг тийм serious санагддаггүй юм шиг санагдаад шүү дээ. Яг хэлээд байгаа шүү дээ. Тэр чинь бид нар нэг хов гэж нэг боддгоо шүү дээ гэдэг байгаа байхгүй. Хөвчтөн тэгэл ер нь бол дота мота тэгэл сакс тоглож гин тэгэл контро тоглож гин. Тэгээ ер нь нэг тиймэрхүү. Яг ингээл олоолаа PlayStation бол бас тоглоно гэх мэтчлэн ингээл ер нь нэг иймэрхүү л цаг хугацааг өнгөрөөж байгаа. Тэгэл гол нь тэгэл нөө нэг би ч хамаг өстө бодоо олголоо шүү дээ гэл гарч ирэл PC-д ч юм уу гарч ирэл. Тэгвэл би ч одоо ер нь бас 30 нэлээд гарцсан гэ бодохоор тэгээ ер нь манай үеийнхэн бас айгүй тийм байгаа миний эргэн тойрныхан жишээлбэл. Тэгэл яг хоо мэдээж сайхан найзуудаараа шоудч моодох үедээ шоудна уух үедээ уучин ч гэдэг юм уу. Тэгээд одоо Улаанбаатар ямар газар орж байна? Салхи махин гарна. Улаанбаатар орж байна. Клаб дуу би харин яг наадах чинь сүл бодож үзсэн шүү дээ. Тэгсэн чи би бол жишээлбэл заяа. Канти байгаа шүү дээ. Кантигийн одоо тэр нэг юм техник хэсэг байгаа шүү дээ. Тэнд. Ерөөсө тэнд лээд юм байлээ. Тэгээд тэр зүүрөө нь баг орохгүй юм. Бүжгийн хэсэг рүү нь орохгүй. Баг л орохгүй. Тэгснэ тэр нөгөө нэг цааталт нөгөө нэг ISO room гэж үүд юм биш үү? Зүгийн цааталт нь. Тэрийг би бүр өөр баар гэж бодож байвал яах вэ? Тэгээд харин сүлд юу ээж мэдгүй юм. Одоо манай энэ Габи ч улаан шавч юм байхгүй юу? Тэгээ намайг ISO room гэсэн чинь яа чи өстө зайл гэл тэгээдсэн. Тэгээ яг тэнд л байт юм лээ би бол. Та хоёр яаж байна? Них баар орохгүй тий. Тэгсэн хаяа клуб дээ тийм хаа нэг ер нь бол яг би тэд нөгөө нэг ингээд
цуг уулзаа шагналаа л гэсэн гэл тэгэл амьдрал тохиолсон ажил тохиолсон гэл би чигээл амьдралаа ярьсараа байтал чи орой болчихж байгаа байхгүй. Тэгээд энэний гоё юм. Лагер дээр чинь те салхин гарах туртай. Тэгээд хай лаунж дорно. Хай гоё амттай хоолунд те хамтдаа. Хаана гоё хоол байна тэнд. Тэгээ хаана гоё үзүр байна тэнд те. Тэгээд найзуудаараа харж байгаа за энд одоо жишээлбэл Макао тоглож байгаад усны шоуг явж үзэх бүгдээрээ за тийгэл яг тэрийг үзэх гэж зорилготой ч юм уу те. Тэгэл нарын тэр WhatsApp dance дээр амар гоё битээ залуучууд те. Тэрэн дээр нэр амар инээдтэй. Тэдний найз охтуудаар явжсэн. Гэтэ хүүхдүүдтэйгээ явжсэн аахгүй. Тэгээ амар гоё залуучуудтай би хаам амар гаш нэг ус мусаа ингээл шидэл үсээрээ ингээл бидэрлээ бид тийч баг тэгэл гараал ижсэн чи яг нөгөө залуучууд чинь ингээ хуцаа солилцсон ингээл явж байдаг аахгүй. Тэгсэн чи манай нэг найз ингээд хоёр хүүхдээ хөтөлцөө ижсэн. Тэгсэн чи шууд баг ээж чи нөгөө ээжгээ шаач гэдэг шиг яг тийм юм болсон шээ би тий энэ та амьдралдаа хийж үзчихсэн одоо хамгийн сахилгагүй ч юм уу тийм үйлдэл чинь юу вэ? Зөндөө байна уу. За сахилгагүй үйлдэл гэ бод. За наа чи бодгол асуудал байна те. Жохон бодъё. За хамаагүй юм ярьж байгаа нөө хэрэгт орж байгаа гэдэг ингэж. Тийм бэ. За би наг бодож байгаа орон зүгээр та айлж иж болно шүү дээ. Нэг бэлэн байна уу? Өө би хэлэн шүү дээ. Сөрсөө бодоод байгаа байхгүй шүү дээ. Окей надаа энэ байх. Би нэг амар гоё юм хийсэн. Тэгээд гоё юм хийсэн. Нэг юм амьдралдаа жоохон багтайг бол тооцохгүй шүү. Тооцохгүй тийм. Амьдралдаа хийж үзэх ёстой нэг юм 50 backlist нэстгэл юм байдаг шүү дээ тий. Яг тэрний нэгэнд болохоор яадаг вэ? Би уншсан. Яг улс үндэстэн болгон өөр л юм ингээл хүн болгон янз бүр л байдаг юм байл л да. Тэгтээ нар жаргаж яхад найзуудтайгаа нүв нүцгэн далаар ингэж гүйж орох. Чи тэр хийсэн юм уу хэрэгжүүлсэн юм уу? Тэг би сая хэрэгжүүлчихсэн ирсэн. Сая яа. Тийм. Бүр хөтлөж байгаа. Бүр нүв нүцгэн. Тийм. Бүр ингээд бүр нүв нүцгэн. Нүв нүцгэн ямар ихэс төрсэн биеэрээ. Тийм ямар ч тийм бензгүү. Тийм урдаан ингээ хөдлөх юм бол хотод тооцогдоод эцэн хөдлөж байгаа юм бол cute тооцогдсон. Өөрөө cute байна уу? Харуулж байна уу? Тэгээд тэгсэн чинь тэгээд очиод тэгээд ингээд суугаад тий нэг хитэн ааз хүүхнүүд тэнглэж гэж орсон байгаа. Чи хажууд чи өөр хүмүүс харсан уу? Тэгэл яг нар жаргаж байгаа болохоор тэгэл хүмүүсүүд ерөөхдөө бол Европчууд чинь болохоор өглөө өдөр агүй их тайнинг хийдэг. А тэгэнгүүт чи орой болохоор ингээ бүгдээ байхгүй болохгүй ч байгаа хгүй. Гэтэ яг ингээ нөгөө далайн эргээр явж байгаа асууд ингээ байгаад юм л да. Тэгэнгүүтлээ гэсэн чи маа нэг найз охин ингээл би баялаад би бүр тэгэн би тэд өөртөө битцсэн. Өө би тэнд бүр загинж алж яа. Ахнасаа хайцаа яач бүгд тайлцсан байна нэтэр гэдэг. Тэгээ ингээ гүүгээд орсон зай. Гэхдээ надад тэр бол амар гоё аахгүй. Одоо би ингээ бодоход те. Одоо би энэ зон шүхрээр нисч үзье гэж байсан гэж хэлээч. Миний мөрөд шүхрээр нисч үзсэн. Гүүгүү тийм амар одоо мэдээд би ч өөрөө нөгөө нэг өрцөн сэргийлэх хүн учраас тийм амар эрсдэлтэй алхам хийхгүй шүү дээ. Согтуу далаараа оруулдаг чинь далаа чи хоп гэд авчих шүү дээ те. Мэдээд би тэд амар гоё шампань уугаад тэгээд нэг шампань уучаад тэгээд яг далайн хэрэг дээр дахиад нэг шампань буудалсан байхгүй. Тэгээд яг доошоо суугаад тэнгуут нь далаа ингээд нөө цохиод ангууд ингээд цохигдоол тэгэл ингээл нэг жоох хөвгтөө чиг инээлдээл те нэг амар гоёсэн. Тэгээд би бүр тэр үед бүр юу ч бодохгүй байгаа байхгүй те. Тэгэл Монгол руу ирэнгүүтлээ шууд нөгөө замдаа гээсэн бүх асуудлуудаа буцаа түгээд тэгэл орж ирсэн. Наа чи юу асан юм бэ? Бүр яг ингээ гүйс юм уу те та гүүгээд Даарцаа. Чи балер нөгөө нэг жом нөгөө нисч ирдгээ төсөөлдөг шиг төсөөлөх юм аа. Би заваа юм шиг би өөр юм төсөөлөд байна заа юу. Би эрэгтэй хүмүүс байсан бол яах вэ гэж тассан. Огтод. Яа эрэгтэй хүмүүс тэгээд шавшаалдаг өгүүлсэ заваарсан юм. Шалтгаан өгүүлбэр заваарсан юм болдог нэ. Бүр вар чалчулчаал гэж ирсэн. Хаач юу. Чалчулчаал. Гитсэн өгөхгүй. Гитсэн шүү гитсэн. За. Наач бол нэрээ яг сахилахгүй юм байна заяа. Би яг ингэж яг ийм сахилахгүй байсан санахгүй байна. Ягаад ч юм дүү тас гээд бол орж ирэхгүй л. Сахилгуутараа за. Амар гоё хинт өглөө шүү. За окей. Боди тий.
За ёо. Подкаст рүүмийн хамтрагчаар Oxbar бид бүхэнтэй хамтран ажиллаж байна. Чанар амтыг нэг доороос мэдрэнэ. Яг л таны хүсдэг амт Oxbar. Та CEO болон өөрт хамгийн ойрхон сүлжээ дэлгүүрүүдээс худалдаа авах боломжтой. Надад бол яг тэгж амар бүкс мөксөө гаргачихгүй чийсэн. Тийм бол үндэ байхгүй байна. Яа на бүксээр гэдэг болоо. Яа на чи ингэх байсан юм уу те? Гүгөө. Гэтэ яах вэ тэгэл энэ чинь нэг тийм муухай биш л байна шүү дээ. Харин надад яг тийм байхгүй. Тийм чи үнгээс байхгүй л байгаа. Тэгээ энийг надад юм сахилгагүй жишээ алгаа гэж хэлж болдгоо юм уу? Үгүй тийм муухай бүкс үү? Шууд ихтэй юм бүкслэр гэдэг юм байл та. Нүцгэн гүйжсэн гэж хөрхөөсөн чи тийм. Гэхдээ яаж ч утсан ингэж бодож юм л да. Ингээд хүн угаасаа гүөхэр чинь ягаад ч юм нэг юм бүксэн л тодорч харагдах юм шиг надад санагдаад байгаа байхгүй тий. Зүгээр тийг санагдаад байна. Надад яг тийм амар яг насан турсан хойноо тэгж яг юм. Наа чи бол яг дүрсгөөтгөө шүү дээ тий. Тийм бол байхгүй мэн. Гэхдээ өдийг насалчаад ер нь нас те бид нар юм сахилгагүй зангаа гээцсэн байгаа байхгүй юу? Хаяа нэг юм сахилгагуйтах нь ер нь айгу оо хүний залуу байхад тусалдаг гэж байгаа шүү дээ. За хэдүүлэн шүү дээ те. Нэг юм. Танд байхгүй юу? Байхгүй. Бага наа чи тэгээ хэлэхгүй хотлоо. За подкаст эхлэхийн өмнө шивэсний тухай ярьсан чинь хинийхээ нэрийг хаана яашруулжсэн тэр сүлд чи ямар шивэс юм болж мөрөлдсөн юу хийх үглээд л үгүй ингэсэн ба би эндээ манай хоёр охины нэр өгдөг байхгүй юу Анжелика Анжелина гэдэг тэгсэн энэний тухайд сэлийн энийг одоо чи мэдэхгүй байх гэж сүүлс шиг үлцэн гэх хардггүй байсан мó биш бугуун цаг маг зүүрсэн болохоор хардггүй байсан болоо тийм дарагдсан байсан ба тэгээ би тэрийг харж байсан юм дэм даймонд тэр тийм би чи ингээд ямар ч шивэсгүй царайтай мөртлөө хамгийн их шивэстэй. Та нар шивэс хэлээч тэгээд байсан. Тэгээ одоо нөгөө нохоо өрөөлсөн шиг дээ. Гүгөө. Ингэжсэн юм. Манай Селигийн нэг фэн сэрчмаа гэдэг ингээд шивэлцэн. Хурж ирээ бид хэд ингээд харуулаад бид нар найзуудаар байсан байхгүй. Амар том хараад амар томор бүр Сели мэлийч ш бүр сэрчмаа гэдэг ингээд бүр шивэлцэн. За бид пүү тэгээ бүр яг ингэнгүүт энд нь гардаг. Тэгээд шивэстэй хамгийн сэтгэл хөдлсөн. Ямар гоё юм аа энэ тест энэ чи амар зориг байхгүй те. Хэвээ энэ л бол жинхэнэ хайр маар те Сели гэсэн чи зүгээр фэн юм чи нөө гэсэн чи нөгөөтг нь дараа нь дахиад илүү загас жилөө болгосон те. Тэгээ загас болгосон. Нөө гэдэг нь ямар нөө вэ? Юу нөө? Яг та нөгөөтг нь яг та би ингээл танд амар сайн маа энтер гээл те. Ингээл явахгүй те тэгээ Сели сэтгэлээ илчилж байгаа юм биш үү? Тэгвэл мэдээж үгүй л байсан л та гэдэг байхгүй те яана. Үгүй ангуутал чинь нөгөөтг одоо ямар ингээ байлтай ш. Эсвэл яг юунд улсын бүртгэлийн газар очиод сэрчмаа нэртэй хүмүүсүүд хайх хэрэгтэйсэн байгаа байхгүй те. Яг тэр хүнтэйгээ авч суугаад. Тэгсэн бол болгүй. Тэгээд эцсийн эцтэр сэрчмаанаар юу болсон гинэ? Тэгээд дахиад олцсон байсан. Тэгээд Сели болохоор загас гээд байгаа байхгүй юу? Загсан. Тэр одоо энийг одоо гэс юу ячмаар байна ингээ шийдчмээр байна. Биш яг аль нь байсан бэ гэж. За дахиад олсон юм уу? Загас олсон юм уу? Тэр нь бол сайн мэдгүй ямар амтан болцсон байсан. Тийм үү. Гэтэ тэр бас амтан болтлоо сэрчмаагаараа бас нэлээд удаа явсан баха. Мэдгүй гэж. Нөө. Ч манай ч мөгзөөж байгаа толгойг нэргүүл. За одоо та эдийг одоо гэр бүлтэй болохоос ч өмнө ингээ залуучууд сайхан эргүүлдэг байсан байгаа шүү дээ. Одоо яг саяны жишээгээр те хөгжилтэй байдлаар тэгэнгүүт айгүй гоё тийм хөгжилтэй байдлаар тэгж эргүүлжсэн залуучуудын гоё түүх байна уу? Одоо угаасаа л нөө эрэгтэй хүн чинь эргүүлний тэн яа гэсэн. Окей сая хөгжилтэй байдлаар ярьж байгаа байхгүй бид нар одоо тэр шиг л гэсэн үг юм уу? Хөгжилтэй байдал. Хөгжилтэй байдлаар эргүүлнэ биш шүү заяа юу? Хайраа илчилсэн байхгүй яг тийм. За тэгээ би ингээл нэг би ч яла тийм гэсэн чи би нэг жоохон байсан гэсэн чинь гараа тэр гэл нөгөө намайг эргүүлдэгээс нэг бандийн нөгөө найз нь дуудаад тахгүй гэхээр яах гээд байгаа юм бэ чинь гэхдээ байрныхаа гадаа гараа тэрсэн чинь гараад ирсэн чинь намайг нэг газар зогсоосноо нөгөө нэг юм зүрхэн дунд зогсоогоод байдаг шүү дээ нөгөөдгөө асаагаад тэгээ тэр нөгөөдг нь асахгүй өвөл болохоор ингээ битүү бензин ингээд нөгөөдгөн дээр асаалсан тэр нөгөөдг нь бүр амар хүчтэй гаалаа болцоод тэгээ тэр нь одоо бүр сайн тэнийг санагцаа ерөөсөө ямар сэтгэл хөдлөх юм байх бүр аюултай шүү дээ бүр аюултай нөхцөл тэгээ өөртөө бүр битүү ингээд нөгөө нэг нүүрс мөрс шиг халтар хар царайтай болцсон өөртөө нөгөө хоёр чинь бүр амар тэгээ баярлж гинүүгээ тараад надад бүр ерөөсөө нэг сонир биш байсан тэгээ анхнаасаа ч яг нэг яг
одоо найз залууга болгоё гэж бүр шийдсэн тийм биш байсан учраас зүгээр эргүүлээд байдаг ч тийм яг тийм байсан учраас надад ерөөс таалагдаагүй. Бүр нэг тийм зураг байдаг үсттэй бүр гоё нэг юм зүрх асууснаа. Аачаа нэг охиноо голдон цагс цац тэр одоо ямар учир тийм би нөгөөд бүр угаарч өгч байгаа нэг зураг байдаг шүү дээ. Намайг баг яг тэгсэн. Тэгээд зөв баг. Сэлигийн зураг шүү дээ. Тэр нь тэрэ биш шүү. За одоо энэ чинь ингээл гоё залуугаараа доссон залуугаараа мийс болсон хүмүүс байгаа ч бас зөндөө залуучууд гүйдэг байсан билгүй дээ. За болроо тэр гоё юу байна вэ? Гүнээ. Одоо ч юу яд юм бэлээ. Одоо ч гүсээ. Тийм, ер нь бол яг мисс болсон чинь ста нэрэ тухайн үед ч айгүй олон реклам клиптэй одоо юу эдийн одоо ер нь гамбалргүй юм байхгүй байлаа штэ гэж. Тэгээд маш олон хүмүүс ярьжсэн. Тэгээд яддаг чийсэн нэг хүн бол айгүй завтаа ингээд бүр араас дагаал бүр ингээд тэр одоо ажилгүй мүү гэмээр ингээд дагаа яваад идэг гэсэн. Гараал явангууд дагаал явна. Тэгээд ямар сонио энэ ч ажилгүй мүү гэхээр чийл миний ажил даагч те одоо бүр хэлэх үг нь бэлэн амар тууштай эргүүлсэн юм шиг. Ажил болсон ба шүү дээ. Тийм би одоо нэг хүний ажил болох цаг доор гэж. Тэгээд дасгах юу явсан ба шүү дээ. Тактик явсан ба шүү дээ. Тэгсэн нүуний дууны буйнаар гэдэг шиг одоо миний дуу хүмүүстэй холбоотой байдаг болохоор амьдралтай холбоотой байдаг болохоор анх дуучин болсон цагаас холоод одоо хүртэл ингээд юм нөгөө краш краш гэдэг шүү дээ крашлдаг гэдэг чинь бичдэг хүмүүс байдаг чинь ингээл бүр анх дуучин болсноос чи би одоо 20 хэдэн жил болсон юм чинь тэр хүн бүр ингэж байгаа би одоо ингээд 50 хүрлээ. Өөрт чинь хайртай байсаар л байна ингээд 50 хүрлээ. Би өөр 10-д прайвер инээд хөөрхөн санагдаад инээс нь л тэгээд тэгж одоо дуутай маань хамт холбоотой байсараа тэгээд дуугаар маань дамжаад эсвэл хайртай болсон ч юм уу те тэгэл крашлаад байдаг тийг бичээд идэг гэсэн. Зөндөө олон хүмүүс байна те. За тэгээд төрөний нөгөө нэг дасгах тактик ажилласан уу ажиллаагүй те тэр яаж чадах юм чаваас та тэгээд тусам үгүй гэж тэгэж тийм ямар тэнэг амтан байж ёо гэд бүр загнаад тэгээд нэг одоо 99.1-тэй дугаараас одоо оюутан байгаа шүү дээ. Залгаж байна. Тэгээд тэр нь болохоор за одоо нэр үсэнд хэлээд явах. Одоо ер нь бол монголчуудын мэддэг хүн баггүй. Тэгээд би ч одоо таач то хийх ажилгүй эргүү тэнийг юм уу гэж бүр загнаад. Тэгээд дараа нь би тэр хүнийг тэгж загнасан шүү гээд яг найз охтууд дундаа л ингээл тэр зэг залгаад тэгсэн чинь ингээд ярина шүү дээ мэдээж те тэгсэн чинь манай нэг тэр том хүнийг чи ямар тэнийг ингээд тэгсэн тэгээд гэл гих чи нэг энэ одоо нэг хөвгөлдөөсөө дайх чи байх уу зүгээр тэгсэн амарч тэр бол тэр байсан гэдгээ тэр ярьсан гэсэн бүр амнаалаа ёо залгсан шууд санжанаад подкаст устгах. Эсвэл наад нэвтрүүлэг гаргах бол тий. YouTube руу залгалаа шүү. Нэг тэгжсэн юмнууд байна. Би тэгтээ ер нь бол яг нэг тийм харилцаанд айгу муухай ааштай. Тэгээ ингээд зүгээр найзууд майзуудтайгаа байхдаа амар nice, амар хөвгөлтэй, хамгийн сахилгагүй, хамгийн ийм одоо бүр ингээд ийм нэг өргөмний өчгөн ахгүй. Тэгтээ яг нэг тиймэрхүү ингээд хүмүүстэй ингээд миний хувийн орон займаа руу халдах гэхээр би айгу дуургүй. Нэг ийм хан босгочдөг. Тэгээ ер нь энэ амар их цаантай энэ төлөө ер нь халдаж чадахгүй гэдэг. Тэр нь ч надад айгу амар байдаг. Нэг юу яжсэн. Калифорниад 2 найз охинтойгоо сууж байсан байхгүй. Тэгсэн чинь ийм тухайн үед нөгөө тийм юу Монгол дахь ресторан шүү. Тэгсэн тухайн үед нөгөө Централ таврын нэг давхарт Элви байдаг гэсэн. Тэгээд Элвигээс тэр жолооч нь Элви барьсан. Тэгээ ингээд та бэлэг танд юм өгөх гэсэн ингээд. Одоогийнх шиг тийм нөгөө цэцэг мэдлэгээ зэншлэгээ гэдэг юм чинь тэр үед амар баг байхгүй те. Тэгээ юм өгөх гэсэн ингээд. Тэгээд нөгөө за гэд тэгэл одоо бас юм ин авахгүй тэгвш. Хамгийн гол нь байгаа газар хэлээд гисэн. Юм ин авахгүй. Гүч юм ин авч яхацаа гэдэг. Тэгээ өслөчэний тэгээд хаарсан юм. Тэгээд нэг тийм бэлэг мэлэг гэж хэлээг байхгүй. Тэгсэн чинь та энийг аав гэдэг би юу яриад байгаа гэдэг. Мэдчилгээ хөргөөл гэсэн юм аа. Тэгээд одоо тухайд юу гэлээ нэг тиймэрхүү л тэгсэн чинь ингээд нөгөө элви барьсан байгаа. Тэгээд би ахгүй гэсэн чинь та энийг авахгүй бол би ажилласаа халагдлаа гэд. Тэгээ маа ингээд одоо манай хоёр найз хөө юу ээж байл та мэдж байгаа да. Үзгэл ахтай тий энэ нэвтрүүлгийг тэгэнгүүт ингээд зогсоод хажуу зогсоод бид нар хоолоо идээд бид нар гоё юм ярих гэдэг. Та энийг авахгүй бол би ажилласаа халагдлаа гэдэг. Тэгэхээр би халагдаад тэгээд сүүлдээ чи айгу тухгүй туулаад байна гэд.
Тэгээд тэгсэн чи та энийг авчил та гэд болдгоо. Тэгэхээр бас нэг жоохон ээлвэ гэдэг аахгүй юу? Тэгсэн чи тэгэл юу ингээл манай хоёр найз охин чи тэг ингээд онгоолгаад үтсэн чинь онгоцны билет гэсэн заа юу дотор нь. Гэхдээ ээлвэ юмтай бүр аваа явлаа заа юу. Тэгэхээр би шууд уцтаад чи энийг ирж авмаа гэдгсэн чи манай найз охин нөгөөх чинь би уурлаа би энэтэй хаяш би бараг цамнж гинэ ерөөсөө зүгээр. Тэгсэн чи юу манай нэг найз охин маань сахилгагуйтаад энэ хоёр нь баруун зүүн гарна гэж хэл 3 тэгж бол найз охины хөвгчөөллөө гэж хэлгээд тэгээ одоо чи гэр бүлтэй болохоос өмнөх юм шүү те. Тэгээд тикт байхыг ин хар тиктгүй бол бас нөгөө юмыг аваад бас сэргэлж гээд байсан юм байна шээ. Тэгээд тиктийн орхиод хэлвийг нь аваалаа. Тэгээд бүгднийг нь буцааж өгч явуулж ирсэн юм аа. Бүр амьдрал төгсгөн аягүй гоё. Тэгээд яар зөв гараа те. Ээлби өстө ээлжийн дотор хоёр тийзсэн би хийж бийцэн. Үгүй нэг тийзсэн. Нэг бэж нэг тийзэр яах ч юм бэ? Тэгээд нэг өөр хүн лагааш тий. Ямар тий нэг юм бэ? За окей. Бас тийм байж болох юм байна те. Одооний залуучууд суралцмаар байна. Тийм ээ, би их суралцах хэрэгтэй байна. За жоок шүү. За яана одоо гэр бүлийн юм. Яана чиний дор одоо баах хүмүүс гэж бичсэн дээ. Энэ чинь юм чөлөөт нэмэгтрүүл. Биш энийг асуушаа гэдэг. Энийг одоо хас гэдэг. Биш ахнасаар мөнгөний өгч. Саяхан нэг хөөрх нэг бокс чний энэ нэг тэнийг бүтлгүү новш гэдэг. Тэгснэ нөгөө та ингээд таны амжилтанд гэсэн чинь нэгэ миний эхнэр тэгээд манаас хаашаа гэдэг нөгөө нууц амргийнхаа нэрийг хэлээд байгаа байхгүй. Тэгсэн чинь сэтгүүлчтэй чи энийг асуулт хасчихаа би чамд мөнгө өгье гэд тэгсэн чинь хасаагүй тэр чигээр нь гарцсан. Тэгээд тэр бүр хэдэн жилийн дараа дахиад тэр хүнээс тэгэхэд өөр нэг сэтгүүлч ярьцлага авч байгаа байхгүй. Таны тэр чинь бүр амар явсан тий. Та одоо тэр цаашаа чинь байгаа гэсэн чинь юу цаашаа маашаа гэж ярмааргүй байна гэдгийсэн. Тэгээд өөр нэг эмэгтэй нэрийг гэр бүлийнхээ хүний нэртэй хамт хэлчихэж байгаа байхгүй. Тэгээ бүр тэр хүн дуусалж байгаа байхгүй. Тэр чинь бодит юм уу? Бодит. Тафа тийм үү? Юу ямар амар юм бэ? Тэгээд тэр хүнийг өмнөөс өөр юм ярьж чаддгүй юм аа шин. Гэхдээ бүтээр бол агай үнэнгээр л байгаа даа шүү дээ. Podcast room-ийн хамтрагчаар MFT Forex бид бүхэнтэй хамтран ажилладаг үлээ. За тэгэхээр MFT Forex Earth and Crypto Day-г тохиолдуулан traders төгөл хэмээх төслийг санаачилж байна. Тэгэхээр за уг төслийн зорилго бол арилжаачид нэгдэн хамтдаа байгаль дэлхийдээ хувь нэмрээ оруулж traders төглийг бүтээхэд оршиж байгаа юм аа. MFT Forex крипто арилжааны шимтгэлээс олох орлогын 50%-ийг за төсөлд хандивлах ба арилжаач танигч бас энэхүү ногоон алхамд нэгдээсэй хэмээн хүсэж байна. Тэгвэл traders төгөлд хэрхэн нэгдэх вэ? Trading application-д байрших traders төгөл төслийг сонгон өөрийн нэртэй модыг тарих боломжтой. Мөн бидний сошиал хуудас дээр байгаа төслийг өөрийн сошиал хуудасандаа хуваалцсан ч мөн таны оруулж байгаа хувь нэмэр юм шүү. Гэт podcast руу хамтрагчаар MFT Forex бид бүхэнтэй хамтран ажиллаж байна. Одоо ингээд сая ингээд хүмүүстэй ингээд харилцаа ярьж байгаа шүү дээ. Тэнгүүд ер нь ямар зан чанартай төрлийн хүмүүстэй харилцахаар духгүй болоод идэг вэ? Эсвэл тухтайг нэрээ заяа. Ер нь ямар төрлийн хүмүүстэй ингээд харилцаа үүсгэх хамаагүй зүгээр л юм яг хүний хувьд шүү дээ. Тийм хитрхийн нөгөө атмосферыг уур амьсгалыг ганцаараа бацгсан тийм үнтэй ямар ч тухгүй байдал үүсдэг тийм яа гэвэл хүний яриаг сонсгоо өөрөө л яриад идэг өөрөө л ингээд яриад идэг өөрийнхөө яриа хүнд тулгаад идэг өөрөө л ингээд яриад ганцаараа эсвэл ухаантай юм шиг царайлаад идэг тиймэрхүү одоо эрэгтэйч вэ эмэгтэйч вэ зөндөө байдаг ч тийм тиймэрхүү хүмүүст айгуу тухгүй бүр хэцүү бүр хайрын цаг юм шиг ингээд цаг хугацаа явах тусам бидний цаг алт штэ тий цаг чинь алтаар урсж जैन тэгээд цагаа зориулаад ингээд уулзалт ингээд байлаа гэхэд нэг хүн ингээд яриад тахаар ерөөсөө хитрхи бас хэцүү санагдаад байдаг. Vibe эвдэхээр тийм. Нэг юм антим барина гэж юм байна шүү дээ. Антим байх. Шал таг өөр юм яриад байдаг те. Таг дэлээ юм яриад байдаг ч юм уу. Ингээ бид нар одоо жишээлбэл сайн ингээл юм яриалаа ингээл инээлдэл ингэж штэ. Тэнгүүт ингээд инехгүй ингээд нэг юм маслаад байдаг ч юм уу те. Тийм хүмүүстэй тэгээд за шиг гэдэг тэр ингээ анигдаад байдаг ч юм уу те. Тийм. Тэгтээ яг тэр хүний л одоо ойлгоц ч юм уу те одоо
нөгөө инех одоо тэр хүлээж авах чадвар нь ч юм уу тийм л ахalta. Миний хувьд бол хүнийг нөгөө нэг юм хүн болгонд нэг юм хүндлэлийн зурс гэж юм найз нөхдийн хувьч дээр тэ одоо эсрэг хүсний хувьч дээр зүгээр одоо эрэгтэй эмэгтэй найз нөхд за одоо юу гэдیں те одоо тэр бүх заавал нэг хүндлэлийн зурс гэж юм байдаг. Тэр хязгаарыг давсан тэр зурсыг давсан хүн надад бол тэгэл уучлаарай би тэнд бол шууд цэцгийг тавьдаг. Одоо би селебитээр хичнээн найз гээд одоо юу гэдیں би селигийн одоо үнэт зүйл рүү ингээ дайраад байвал те одоо нэг мэдээж зүгээр яахгүй л одоо нэг хальт одоо ууж идсэн үедээ ч юм уу эсвэл одоо яадаг чинь те гомдож тонсон үедээ ч юм уу болохгүй байхгүй би бол битээр хичнээн модалсан ч гэсэндээ би үргэлж хүндэлтэй л байна. Яагаад гэвэл битээр тийм нөгөө одоо ирэмийн хувьд ч тэр найз нөхдийн хувьд тэр нэг хүндлэх тэр нэг юм орон зайг ер нь хин хиндэ үлдээж авах нь аюул чухал. Тийм нэг алхам зав тий. Эмэгтэй найзууд ч тэр эр эмч тэр бүгдлийг тийм байх хэрэгтэй юм шиг. Тийм бол гоё харилцаа удаан оршин тогтноход бас хэрэгтэй юм болов уу гэж боддог. За одоо тухтай тэгвэл. Тэгвэл тухтай. Тухтай нөө. Сая олж явахад тухгорчлаа тий. Антин барьсан тухтай шүү дээ. Тийм. Антин барьдгууд чинь гоё тухтай ш. Яг ингээл ингүүт А гингүүт те шууд Б гэж хүлээгээл аваал те ингээл гоё ойлголцсон. Тэр нэг хөвгчлөлтэй байдаг те амар нөгөө сенс хьюмортэй байдаг тийм хүмүүс айгу таалагддаг. Амар ингээ бидний хөнгөн жокийг хүртэл ойлгол. Тэнгүүд зарим хүмүүс ч юм уу ойлгодог шүү дээ. Юу яриад амар би энэ гэдэг ч юм уу те. Тийм биш одоо мэдрэмжтэй за мэдрэмжтэй хүн бол хамгийн гоё юм байна. Тийм мэдрэмжтэй. Гэхдээ нэг хөвгчлөлтэй гэдэг нэг юм онцгүй мааз ч юм уу онцгүй нэг доромжтэй тийм юм бол биш шүү дээ те. Гоё юм мэдрэмж баг нөгөө мэдлэгтэйгээс илүү мэдрэмжтэй ер нь оны шүү. Зөв. За ер нь гэртээ хэр их хоол хийж байна. За тэгээд гэртээ хоол их ер нь дуртай яа. Гэр орны ажлыг ер нь кайферч хийж гинөө яаж гин. Дөнгөж цай хоол хийгээл гарч ирлээ. Цойвон гэхгүй. За. Энд ер нь бол амар хоол хийж. Тэгээ миний нөгөө гарын хоолнд манай охтод амар дуртай. Тэгээд та хоол хийгэж би нөгөө нэг сая тоглолтынхаа өрөөсөө хоол хийхгүй байгаадсэн чинь бүр та хоол яагаад хийхгүй ингээ дандаа эндээс юм аваад эсвэл ресторанаас захиалаад ингэдэг болцсон юм бэ. Ингээд гэрээ хоол идмээр байна гэж бүр шаардаад байна хураа. Тэгэхээр за уучлаарай ингээ брэвэр ингээ сүүлийн үед аягүй хичээгээд хоол хийгээд байгаа. Тэгээд гэрээ хоол ч угаасаа ямар ч ресторанаас илүү нөгөө амтлагч багтаа учраас гоё шүү дээ. Эрүүл хоол. Тэгэхээр гэрээ хоолоос хүүхдүүд бас идчих яах хэрэгтэй байх гэж бодож байна. Амтлагчтай хоолноос илүү. Тэгэхээр гэрээ хоолыг бол аягүй дуртай. Хүүхдүүд маань дуртай идэж байгаа нөхцөл бол хийх дуртай байдаг. Хэрвээ идэх тург бол хийх тург шүү дээ. Тийм. Би бол хоол ер нь л хийхгүй дээ. Гэтэ хаяа хийд юм гэр орондоо уурж мархаас хачин галтгоондоо зогсож байгаа салаад малаа татгаа. Яг нөгөө хийвэл нэг дор маш хурдан олон төрлийн хурдан гартай. За хийтлээ бол өдөөдөө. Тэгээд манай нөхөр өөрөө маш олон орны хоолыг яг рестораны төвшөнд хийдэг байхгүй. Хятад, Солонгос, Япон, бас их дуртай тэгэл Европ хоол малыг ингээд бүр яг бүр хэрвээ тэр хүн одоо эмч биш байсан бол тоогооч болох байсан гэд хүн болгонд гэдэг байхгүй. Маш гоё хоол идэг учраас намайг ингээд яах юм ингээд. Гэхдээ би хуушурыг л яг одоогоор өнөөгийн нөхцөлд одоо миний хуушурыг гүйцэх хуушур бол одоогоор гарч ирээгүй байна гэж. Тэгээд хуушурыг бол маш хурдан гоё. Энэ тийм дэжтрэн дөрөв дандаа хуушурээдээ гэж би өөрөө хуушурны амьд байхгүй юу. Тэгэл хаач орсон ер нь хуушур гээл те тэгдэг. Би энэ болроог ингээ хараадсан чинь нөгөө нэг загвар өмсгч гэрэл чулуун гэдэг нэг байдсан шүү дээ. Тийм. Ямар адилхан юм бэ? Тийм үү. Нэг тийм эсвэл энэ нэг юм гэрэл мэрлийн дуусаагүй юу? Өөсөө нэг юм гэрэл мэрлийн тусгалаас болоод тэгж харагдаад байгаа нэг юм тэгж надад санагдаад тэгж болроог хилдэггүй гэж асуумаар санагдаад гинт байцдаг гинт бүр шал тайлаа асуучихсан. Чи анх эмхтэй хүнийг хараад юуг нь хардаг эмхтэй хүмүүстэй уулзтаа юуг нь хардаг вэ? Яг одоогийн нөхцөл байдал дээр яг одоогийн нөхцөл байдал дээр тэгэл бүгдийн л харна дөө. Нийтдээ бүгдийн л ингээл бүгдийн чиний хувьд юу чухал вэ одоо эмэгтэй хүнээс? Хамгийн чухал нь. За яах гэж байгаа тохиолдолд. Яах гэж. Чи маш олон тохиолдол шүү дээ. Энгийн байхад те. За тэгээ бас жоохон relationship байхад
2 хувилбар авъя. Танд ерөөсө 2 хувилбар байна гэж. Зүгээр худлаа л биш байхад амар болно доо. Үнэн байхад. Тэгэхдээ яг хүн нэг юм худлаа бай гэдээ худлаа байдгүй л байх л та. Өөрийнх нь юм юу байгаа шүү дээ. Хүн чинь нэг амар ойлгомжтой байдаг шүү дээ. Нэг юм худлаа байгаа хүн чинь те нэг юм баг зүчээд ингээд хэцүү ажиллаад инээгээд инээж ядахгүй нэг ингээд байгаа хүн хэцүү. Тэгтээ тий яг өөрөө өсөд зарим нэг хүмүүс ингээ харахаар өөрөө өсөд худлаа байдаггүй байх л да. Миний бодлоор зүгээр нэг тийм. Тэгтээ тэр хүний өөрийнх нь буруу биш. Тэгтээ би бол тийм хүнтэй бол харилцаж чаддаг. Багтаа хүмүүс зөндөх байдаг шүү тий. Би тийм хүнтэй ингээ харилцахаар жоох юм. Дөрөвний хэлдгээр жоохон духгураад байдیں۔ Одоо бол тийм. Тэгтээ мэдээж угаасаа царайц ч гэдэг юм уу тий өөртөө гэр арчаад байгаа нь чухал. За тэгвэл татсан сохж байгаа үед. Одоо яг ингээд ирими relationship болох жаа тохиолдолд нэгдэх юм ингээд ирими таавал нийлж байгаа. Тэгж байгаа үед одоо тэгэл эхнийхээ одоо уулзалтанд ирсэн үг. Эсвэл ингээд ер нь ингээл гол нь тэгэл нөө нэг юм жоохон хүлээцтэй те хүн чинь тэгэл хин л алдаж он муухай ааш гарган тэгэл тэр үед тэгэл гол нь яг хүлээцтэй байгаа л. Тэгвэл зан чанар хүлээцтэй байгааг нь хард юм байна. За тэгвэл гаднах төрхөөрөө эмхтэн үний яг аль хэсэг нь зан чанар биш те. За. Битүүрийн нэвтрүүлэг. Таалагдж шүү. Зүг ч юм уу, нүд ч юм уу, хамар ч юм уу, уруул ч юм уу те аль хэсэг гоё байв. Ийм одоо надад энэ таалагдж ийн гэхээс илүү ийм битгий байгаасаа гэж хүсдэм билээ би болохоор. Тийм тэр нь болохоор би одоо нэг хиймэл бүтэн шилбэтэй битгий байгаасаа гэж би боддог байхгүй тийм. Энд нэрх байна ойлоо. Таалагдах гэдэг юм уу? Шин. Одоо энэ таалагддаг гэхээс илүүтэйгээр тий одоо миний зүгээр таалагддаггүй зүйл байхгүй хахад ер нь болчих гээд байгаа байхгүй ер нь бол тий. Тэнгүүд одоо нөгөө царибат өнгөж яах байлцсан гэдэг байгаа шүү дээ. Өрмөц царайтай өнгө байдаг болсон гэдэг байгаа шүү дээ. Тэр шиг ч юм уу мэдгүй зүгээр надад бол одоо миний энэ ихтэй бүдүүн шилбэтэй хүн дуртай эрэгтэй хүн байж болно. Тэгэхээр тэр бүдүүн шилбэтэй болоод төрсөн хүний эмэгтэй хүний буруу бол угаасаа биш. Яг зөв миний харах өнцгөр бол зөвхөн би өөрөө бол хувь хүн маань тийм хүнийг бол одоо өөрөө бол үл зөвшөөрөхгүй. За бусдаараа бол ер нь гайгүй дээ. Тэгээ мэдээч хэрэг нэг юм амар бүдүүн байх юм бол би бол бас хүлээн зөвшөөрөхгүй. Тэрийг бас хүлээн зөвшөөрөх хүмүүс байгаа байх. Би бол зөвшөөрөхгүй шүү. Тэргүй шүү. Сэлэг өвдөж хөлөө эрэхтэй. Ер нь яг эмхтөнийг аяга гоё хүндэлдэг мэдрэмжтэй байх чухал гэж бодож байна тий. Гадаад үзчихсэн. Тэний хардаад байдгүй. Уур амир хардаад харчихсан байх шүү. Хардаад байдгүй. Манаас хэлж дандаа л ингэсэнтэй. Яа. Баха нуусан дажигчгээд. Тэгээс л үчи тэгээс чи тэгээс. Тэгээд ер нь бол эрхтэн хүн бол нэг тийм нөгөө царайлаг марайлаг байх хэрэггүй шүү дээ. Айгуу гоё. Тэрхий царайлаг хүн чинь бас тий чихэн баабных болчихсон. Тэгээд бодлоо тах. Эсвэл нөгөө нэг хүүхнүүд амар бүр ингээм амар хандлагатай болоод идэг ч юм уу тийм байдаг байх гэж боддог шүү дээ. Тэгэхээр бас дарамтаа. Тийм үст ер нь. Сая үр яг дотоод хүн гарч ирсэн. Тийм үст ер нь. гэж юм гээд. Гэтэ энэ одоо хосын харилцаа гэснээс би болохоор ингэж бодоод байгаа байхгүй. Одоо энэ чинь угаасаа тэгтээ дэргүү бидэнд чинь одоо ингээл ихтер нөхөр болж байгаа хүмүүс бүгдээрээ л өөр өөрсдийн гэсэн өөр зааштай аав ээжтэй өөр нөхцөл бүр юу ачаад тэгээд одоо нөгөө хүндээ зориулагдаж өөрчлөгдөн гэдэг бол шал тэнийг хэрэг байхгүй юу. Би зүгээр гэж боддоо шүү. Өөрчлөгдөхгүй харин зүгээр л нөгөө хүнээ болохоор одоо яг байгаагаар нь хүлээн зөвшөөрөх юм уу те тэр үнэхээр сул талыг нь зөвшөөрөөд хамт байна гэдэг л амар чухал байгаа байхгүй relationship дээр бол тэрнээс биш надад таалагдахгүй байгаа дайсан чи нөгөө хүн ингээд надад таалагдах тулд ингээд өөрсдөө мөрчлөгдөнд чинь амар золиос шүү дээ тийм үстэй. Чи тэр нь энэ юм болоо гэж бодож би бол одоо ууралмаар байсан ч гэсэн би одоо уур хөрсөн ч гэсэн тэрийг одоо барьж ийн гэдэг чинь тодорхой хэмжээний бас өөртөө өөрчлөлт хийгээд ч тийм яа тэгвэл хоёулаа уур зантай чинь тийм хоёулаа уур зантай чинь за би ингээ хэрэлдэж байгаа юм чи би зүгээр буул тэгээ зүгээр тиссэн дээр гэдэг ч юм уу тийм эн чинь бол бас ухаан гаргаад байна уу гэж би бас хараад байгаа шүү тийм тэр чинь эн чинь бас тодорхой хэмжээний өөрчлөлт ч түүний тийм тэгвэл тэртээ түрүү би ийм зантай юм чинь би заавал дээр нь гарна гэдэг байдлаар ч юм уу тэгээд хандаад энэ миний занг ойлгох хэрэгтэй гэдэг ч юм уу тэгээд арай дүүл бас хэтэрхий тийм энэс дандаа дээр нь гардаг.
Тэгээд алиг хэлж байна. Тэр доор алиг хэлж байна. За тоглоом байл. Одоо тэгээ сүүлдээ нөгөө нэг үдэн дээр болоод шүн дундын яран Тэр болгоод тусгүй дээ ч гэсэн. За тийм ээ. Тэгэд ерөнхий бол юуны хугацаанд подкастын туршид одоо миний гаргаж ирсэн сэдв, миний гаргаж байгаа асуултын турш ярина гэдэг бол шудраг бос. Тэгэхээр одоо миний яриаггүй та хоёрын одоо ярихыг хүсэж байгаа сэдв байх юм бол тэр тухай бас ярилцж болж байна те. Үгүй яагаад хоёр миний хувьд юун чухал ингэж асуухгүй аа. Айгу хууралт нь шок байна. Тийм байна. Sorry. За. Минийхээр хамгийн чухал нь үнэр. Зөв. Тийм ингээд нэм элдв янзын үнэр энэ тэнгис нь үнэртэй дээдгүй те. Одоо толгооноос нь толгооны үнэр, амнаас нь амны үнэр те. Согдаас нь согны үнэр. Тий, хуугийн шивка энэ. Гэхдээ яг нэрэ тийм. Тийм элдв янзын үнэргүй байна гэдэг бол тэгээд юм гоё үнэртэй бол тэгэл болчихоо. Тэгэл гоё даа гэж тийм. Тэгээд царай муутай байсан ч хамаагүй юу. Тийм, за ер нь баг. Огцоо битээжсэн. Ер нь цэвэрхэн л байл те. Тийм. Тэр чинь амар цэвэрч байхгүй. Тэр чинь бүх юмыг өөртөө арчаатай, хариуцлагатай, цэвэрч тэ ийм амар юм точны гэдгийг харуулж байгаа байхгүй тий. За минийхэр шүү тий. За төлбөд хоёроос нэг асуулт заяа. Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хувьд одоо хүний амьдралд секс хэдэн чухал вэ? Секс. Энэ том хүний ярьж болно үстэй тий. За одоо ингээд эрхэм подкаст румын үзэгч сонсогч та бүхэн үдэн дээр нэвтрүүлэг рүү шилжлээ. Боломж олгуулчлаа шүү дээ. За одоо хариулаад Маша. Хэдээс хэдэн вэ гэж хариулах юм? Өөрөөс за. Бараг наа чи одоо 1000% байлгүй дээ. 100-аас 1000%. Тийм шүү дээ. Наа чи одоо угаасаа чухал гэдэг. Тийм. За. За минийхэр би нэг тийм чухал биш гэж бодож байна. Яад гэвэл яг юм бэлээ. Одоо сая за одоо ингээ баах юм ярьж болж байна уу гэж. Одоо манай нөхөр жоохон өвдсөн байхгүй юу? Тэгээд тэгэхэр чи одоо юу юм өвдсөн байхад нь л одоо би даралтай юм шиг солиорол те. Чи одоо стайл босго гэдэг л одоо хэцүү үстэй те. Тэгэхээр ямар авирдитад ярьдээ. Тэгэхээр тэр чинь бол юу вэ гэхээр одоо гэр бүлийн харилцаанд тэр байхгүй л бол байхгүй ч юм уу. Хосын харилцаанд тэм зүйл байхгүй л бол байхгүй гэсэн үг биш гэж бол би хувьдаа ойлгож байна. Тэр байх үедээ бол байна те. Байхгүй үеч байж болно шүү дээ. Гадагшаа дотгошоо явдаг, томилдоор явдаг, эсвэл өвддөг ч юм уу те. Ямарваа нэгэн эрүүл мэндийн одоо онцлог ч юм юу. Тэгээ тэр нь бол тийм удаан хугацаанд үргэлжлэхгүй байхад тэр нэг үеийг би бол одоо 1000% боддгоо те. Миний хувьд бол энэ бол миний амьдрал 1000% шүү. Тэ гэдэг бас өрөөсгөлтэй. Тэгэхээр аюу гоё нөгөө түрүү чим гурлаг ярьсан мэдрэмж гэж ааш те. Мэдрэмжтэй. Тэгэл нөгөөтгөө гоё ойлгоол. За би өрөөсгөл юм байна. Чи одоо л өөрийгөө ойлгоо гэж. Том шиг би энийг ингээд тайлбарламаар байна. За. Гэтэ тайлбарламааргүй байна. Би өрөөсгөлөөрөө үлдмээр байна. Намайг өрөөсгөл гэж. Тэгжиж нэвтрүүлэх сонирхолтой болно шүү дээ. Тэгээд бүрэг гэл. За одоо асуулт эзэн лүгөө очин доо. Үгүй ш одоо асуулт тавьсан хүн хариулдаг байгаа шүү. Тийм байж. Тийм байхгүй. За тэгвэл болроо шууд асуучих ч тий. Өөр юм асуу. За. Би нэр гоё асуулт асуух уу? За. Оюун санааны төвлөрлийг сайжруулж, бие бэлтрийн чирэг байдлыг дэмждэг. Та өдөрт нэгийг уусан байхад таныг тэр өдрийн туршид сэргэг байхад туслах болно. Намайг сэргээдэг, онцгой болгодог Bacchus brand. За фаны юм асуух юм уу амар serious юм асуух. Өөрөө мэдээ. Ямар мундаг гэж ямар алийг асуух вэ? Юу сайхан дурсаахан гэдэг. Зам нь өөрөө 2 жимтэй гэдэг. Нэг ингээд нэг харамсдаг юм байдаг шүү дээ тий. Би одоо нэг тийм юм хийсэндээ амар харамсдаг ч юм эсвэл би тэр үед тэхгүй явдаа гэж нэг харамсдаг гэдэг тий. Тэр зүйлээс овалцвал. Би ч юм уу. За. Ladies first. За окей. Би тэгтээ одоо нэг өнгөрүүлсэн амьдралд ерөөсөө харамсдаггүй шүү дээ. Одоо энийг гисэн бол ингэчих байсан, тэрийг гисэн бол. Yes. Яа тэгвэл угаасаа алдаа оноон дээрээсээ л би угаасаа суралцаж
амьдарч байгаа учраас тэгжээж би өөрөө хувь хүн бод хүн болж байгаа гэж өөрийгөө хардсан шүү дээ. Тийм болохоор ингэсэн байсан бол тэгсэн байсан бол гэж ширөөсөө. Тэгвэл юм амьдралтай холбохгүй гүн гүнзгий биш зүгээр жоохон наагур хөнгөн тийм байж ээ. л Окей, ойлгож байна. Хөнгөн баяр яаж хөнгөнөр хөнгөнөр ярил л да одоо яадаг чи. Ингээ ерөнхий том зургаар нь биш те. Би одоо тоглолтоо UB Palace биш би UG Arena хийх байсан юм а ч юм уу. Тэгээд хийгээд би энд баярлаад авсан UB Palace-ыг нураахаас өмнө хамгийн сүүлийн тоглолтод би байсан байхгүй. Тэгэхээр чинь амар гоё юм түүхэн тоглолт хийчлээ гэж айгүй олзурч байгаа. Тэгээд биш одоо нурцсан уу тий? 24 онд бас пенза хийлээ. Хүн болгоо одоо нөө ретро ингээл он цаг үе эргээд мод иргэндэг шиг пенз хүн болгон сонсдог болсон байна. Сая үрд миник гэж амлаач өөрийнхөө зохиосон дуутай өөрийнхөө зохиосон дууныхаа нэрээр гоё пенза гаргасан. Тийм пенза хийсэн. Ер нь дандаа хийсэн зүйлүүдтэй баярлаад яваад байгаа биш үү? Харамсахгүй байна гэж. Харамсахгүй баярлаад олзуурхаад яваад байгаа болтой шүү. Би ч гэсэн харамсдаггүй. Тий. Харамсдаг байсан. Одоо л харамсдаггүй шүү дээ. Тий. Болох юм болдгоор болох юм болдгоор л болсон. Тий. Одоо энд амьд байгаа юм чи юу ч гэсэн тий. Энд амьд байхгүй боломж байсан шүү дээ. Тэгэхээр тэр бүх боломжууд нь хаагдаагүй юу ч гэсэн ингээл нэг хүнийхээ ясаар энд явж ин тэгэхээр нэг бол харамсдаггүй зүгээр яг болроогийн яриад байгаа би юу н ойлгож байна л да. Ер нь ийм нэг амар сүртэй сериэслий бодохгүй мөртлөө нэрээ тэнтгчдэгч байж үдэ гэсэн юм аа нэг жишээг яриач л гээд ах шиг байна. Тиймэрхүү юмнууд уу баг байхгүй тий. Байхгүй мэнэ бодоодсон. Чи би яг зүгээр амар тэнийг ингэж ийсэн. Нэг дээд сургууль сонгох гээд нэг яшин шалгаад өгдөг байхгүй. Тэгсэн чинь над дээр яг тэр жилд хамгийн анхны юм онлайнаар яшээ бүртгүүлдэг жил болж таарад 2008 онд байхгүй юу. Тэгээ би ингээд програм хангамжаа ингээд орно гэд бүр ингээд баг 5 6 жил хүсчээд яг орохдоо физикийн хичээлийг бүртгүүлээгүй. Тэгээ орж байгаа байхгүй юу. Тэгээ бодохоор тэр амар тэнэг. Гэхдээ яг тэр нь онцсон. Ер нь бол би угаасаа тийм хүн биш байсан юм билээ. Тэгээ одоо л нэг харамсаа болсон. Яг тэрэндээ амар харамсч авдаг байсан. Тэгээ бас Монгол сургууль сурсандаа бас харамсдаг байсан гэсэн чинь бас л харамсаад ах биш л юм байсан билээ. Тийм шүү дээ. Яг зургаараа л явж байгаа шүү. Тэгээд зурсан зургаар. Тийм зургаараа л явж байгаа. За. Болроод тийм байна уу? Надаа бэд шүү. Харин байна. Уусаа байгаа тань л та. Тэгэл асуусан л та гэж. Үгүй гэхдээ яг та яг юм байдаг болохоор асуугаагүй зүгээр л мэдмээр санагцсан тоо. Яг тэгээ ярангуут би нэг 7 8 дугаар анги байсан юм уу да. Манай одоо яг намайг өсгсөн манай эмээ маань жоохон хөл муутай. Тэгээд нөгөө тэтгэврээ бол одоо ч нь бол шууд онлайнаар одоо ахмадуудын данс руу орчдөг. Тэгээд тухайд болохоор яг нэг ойчрлаад авдаг. Тэгээд өвөл амар хүүтэн ингээл тэгээд хүлдэж өгөхгүй. Тэгээд нэг цугтаа явъя гэсэн намайг. Тэгээд манай гэр болохоор циркийн баруун талд, эмээг их циркийн зүүн талд байдаг. Тэгээд би ингээд очиод очихгүй бол болохгүй те. Тэгээд ингээд очиод хаалгыг ингээд тогшохдоо айгүй нэг юм баг эмээ битээ сонсоосоо ч юм уу гэж бод. Гэсгээд ингээд те тогшоод тэгтээ бас нэг нилээ ингээд гэчтэй ингээд тэнгуүтлэн чи одоо яг үнэхээр чин сэтгэлээс бол ингээд амар тогшин штэ балбаж мал эмээ байж л байгаа юм чинь те. Тэгчээд ерөөсөө тогсон эмээ онгоолгаагүй гэдгээ яваад өөрөө ингээд тэгээ явцсан. Тэгээд дараа нь би ямаар ингээд дургууд хүчтэй те. Харамсаж байгаа нь биш те ямар хөгийн те ингээл эмээгээ туслалал ингээл те сугдаал ингээл те халтарж унах гал өвөл мудаамж те явчихгүй ямар хөгийн одоо ч би энэ бүр харамсаад ич. Тэр чин жоохон хүүхэд байсан юм чи яаж мэдгэн те. Тэгээ одоо тэрийг л ухаарцсан бол болчихжээ. Одоо би харамсаа гэдэг. Юу ч засч болно шүү дээ тийм үү. За тэгээд ерөнхий бас манай подкаст өндөрлөлт рүү орж ийн. Тэгээд бас гоё манай сэрчмаа ихч маань гоё юу хийх гэж байгаа гэсэн. Тоглолт хийх гэж байгаа гэсэн. Тэгээ Солонгос түрүүн бас подкаст ихэнд ярьсан тэр талаар бас мэдээлэл хүргэе те. За тэгээ яа ашгүй. За гişэн доо энэ миний яриа сонсож байгаа. 2 цаг 90 амын жилтэл яриулж одоо л нэг боломж олсон. Бишэн ашиглаад харангаа ярьж байгаа гэдэг.
За 5 сарын 17-нд Сеулд тоглолтоо эхэж байгаа монголчуудаа зориулаад аль биесны эрхтэйгээр тэгээд өмнө нь болохоор би 2-3 удаа Солонгос тоглож байсан. Гэхдээ олон жилийн өмнө тоглож байлаа. Одоо болохоор яг тоглохоор бэлэн болсон байна. За тэгээд тоглолтын дээр маань хөтлөгч Боби маань хөтлж байгаа. Тэгээд танхаа өрүүлч маань дуу хоороо өргөж байгаа. Мундаг авьяаслаг гоё охтууд маань бүжиглэхэд бэлэн байгаа. Хамтран ажиллагч байгууллага Амар Мед за тэгээд Болор Тэрэлж премиум те амралтын газар гэх мэтчлэн маш олон одоо ийм surprise миний T World хэлэхгүй байгаа. T World маань бас спонсороор ажиллаж байна. Миний хэлэхгүй. Энэ одоо базуурцэг комик гэх юм яа. За тэгээд тоглолт маань мэдээж гоё болно. Хаач цуг нэртэй дууныхаа нэрээр Хаач цуг гэдэг тоглолтоо нэрлэсэн. Тэгээд монголчууд маань бас ирээд хамтдаа дурсамж бүтээгээрээ дуу хоороо хамтдаа Монгол дуу хоороо аялж нэг өдрийг бас дурсамж бүтээж өнгөрүүлцгээе гэж бас уриалмаар байна. Монголчууд маань Солонгост байгаа ч гэсэндээ Сели маань Хаач цуг гэдэг очиод бас гоё бүрэн хэмжээний тоглолтоо хүргэж байна. Тэгээд түрүү нөгөө Сели маань пенз гаргасан гэдэг хэлжсэн. Тэгээд пензаар сонсох яг энэ аналог дижитал хойчмор шаал ондоо юм билээ. Тэгээд Селигийн үрд минийх гэж амлаач гэж сая нөгөө өөрийнх нь зохиосон дуу бас одоо хит дуу штэ тий. Тэнд бас дуулагдах болно. Ер нь нөгөө үе үеийн бүх хит дуунууд нь тэнд дуулагдана. Тэгээд нэгэн орой хамтдаа монголчуудтайгаа гоё өнгөрүүлцгээе. Тэгээ би бас байна. Яг юу гэсэн чигээ те. Өргөшлийг оройгоос. Тэгээд нөгөө хамгийн гол нь плед маань плед авсан үзэгчд маань болохоор нэг эмнэлгээр тэрийг яар та тий. Плед өнгөрүүлж байгааг яриа. За их. Яг нөгөө нэг 75,000 вон үнэтэй байхгүй юу? За тэнгуү чин тэндээ амар гой гой юм бенефитүүд байгаад байгаа байхгүй. Тэр нь юу гэхээр амар мэд имлэгээр үйлчлүүлэх хэрэг юм бичиг. 2.4-тэй лөө вон чи. Үржүүлээ тий. Тэгээд нөгөө нэг Болор премиум тэрэлж резортоор бас үйлчлүүлэх ваучер. Оо вау. Тийм. Тэгээд бас нөгөө Солонгос дэд гой сайхны салоноор үйлчлүүлэх эрх мэрх гэдэг ингээд юм баг тийм нөгөө тэнд мэдээж байгаа хүмүүсүүд чи энд ээж аав ч юм уу те ингээл хүмүүсүүд нь байж байгаа шүү дээ. Тэгээд тэднэртээ өгчих байхгүй юм код өгчин. Тэр кодоор очиод хэлэхэд нөгөө газарт нь нөгөө бүртгэл нь очсон. Тэгэл шууд хөнгөлтөө авах боломжтой байхгүй. Тэгээд одоо нэг юм ваучер өгөл Монгол руу яаж нөгөөтгийгөө аваачихгүй санаа зовхгүйгээр тэр кодоо хэллээ. Код нь тэр байгууллагууд дээр нь очсон байна. Тэгээд шууд хөнгөлт урамшуул бүх юм аваа явчихна. Тэгэхээр бараг нөгөө билет маань үнэгүй болчихж байгаа юм тий. Тэгэхээр тикет мэнэр тий. Тийм тикет мэнэр авч болно. Дээрээс нь тэр Солонгос хэдэн хүмүүс маань нөгөө шууд тэр Солонгос банкнаас шилжүүлэг хийвэл агай зүгээр байдаг гэдгсэн. Тэгээд Селигийн маань нөгөө промошн дээр тэр Солонгос данс байж байгаа шүү. Тэгээ манай нөгөө элчин сайдын яамнаас хүмүүс ирж тий гоё оролцсон гэдгсэн. За. За тэгээд амжилт хүсье да тий. За. Юу яа. Шулгамалтад ярьсан чинь зөө зүгт харж байгаа. Солонгос видтэй мөгч тий. Хүш яах гэж байгаа тий. Тэнд очиж подкаст. Хэдэн дэлээ тэр чинь нэрэ? 17-нд. 5 сарын 17-нд. 5 сарын 17-нд юм би ч Монголд байхгүй. Би тэр чинь нөгөө нэг бас нэг юм дэлхийд дээрх ийм контент хийж байгаа байхгүй. Тэгээ одоо нэг манаш нөгөөд ирэхэд одоо хэдүүлээгийн подкаст гарч байгаа би тэр угаасаа бүр гараа ивцээ явж яах юм. Тэгээ Эверест руу гараад хамлаа нурморон дээр гарах марах ийм гоё аялал ихлүүлж байгаа байхгүй. Гэтэ бүр дээш нь гарахгүй шүү тий. Талаас дэшээ бол дэшээ гарна. Эверест юм бол талаас дэшээ гарна. Эверест чинь 8848 байхаа. Би тэр нэг уулчтай авирдаг хэсэг зүгээр ингийн хүмүүс гардаг хэсэг гэж үүдэн л шүү тий. Тэр нэг 5300 хэдүүлээ нэг дээр авцсан. 5368 байсан. Дэшээ гарна. Тий. Нэг тиймэрхүү юм хийж байгаа. Хэмрийн дарцгаагууд явуулчихгоо. Тэхүү нэрээ ингээд битэрийг нийс болроо дуучин сэрчваа гэдэг туг намруулаад зогсчихсан гэсэн. Нэг тавалаа. За маш их баярлалаа. Тэгээд тухтай байж чадуу манайхаа. Тэгээд ярих гэсэн зүйлээ ярьж чадуу. Подкаст байна юм таалагдв уу? Таалагдлаа. Таалагдлаа. Сайхан инээлээ, хөгжлөө, яриа нийллээ те. Тий. Одоо хөрхөн. Өөр үздэг шүү дээ. Тий. Хөрхөн гоё чөлөөтэй нэг тийм албисны биш гоё яг хизээзэний яг юм найзтайгаа юм ярьж байгаа ч юм шиг те. Тэгээ бүтээр ч гэсэндээ өөртөө бас яг vibe бас тэгж яг ингээд тэмцэгнээд байвал бас тэгээ жоохон онцгүй болчих шүү те. Яг хизээзэний ихчтэйгээ юм ярьж байгаа. Ингээд бас ингээд дороо ингээд хизээзэний би танил харагдахгүй байх уу гэх юм.
За тэгээ маш их баярлалаа. Урилгыг минь хүлээвч хүрэлцэн ирсэн бүсгүүчүүд. За баярлаа. Цагийг хамт өнгөрөөсөн бас үзэгчтэй баярлаа. За тэгээ манайхан ингээд тахтай яа тийм ямар ангалзуур зангалзуур энэ төр гэлтэй бити тэгээ манай үзэгчид тийм биш ээ. Манай тийм манайх ч юм бүр за би шээчээд ирээгээд дундуур шээчтэй штэ. Гэтэ үнэлтэй ер нь аль тэгчтэй. Тэгээд ер нь айл болох органик те хитүүлээ тэгээд ямар нэгэн ийм хотлааг солирч ийм нуусан хаас юм байхгүйгээр ер нь явчихъя гэд тийм зарчимтай. Тийм одоо рил юм чинь л гоё хүн төрж байгаа штэ тий. Тэгээ тент нэг тайм тавьчихсан юм хүм өөхгүй юм уу те? Яа. Тэр эрэгтэй хүний бүтээгдэхүүн гэхдээ авал шиг тийм. Зочин очинд юм хүм байхгүй. Үндсэндээ ийм 3 4-тэй байт юм манайх. Дундуур нь IT реклам явуулдаггүй юм манайх. Хэрэг та подкаст сонсдог бол одоо энэ чинь үзэхгүй сонсож байгаа хүмүүс байдаг. Подкастын дундуур IT реклам явуулахгүй. Тэгээд гарын бэлэг өгөхгүй. Багхгүй. Тэгээд ширээн дээрээ ингээд нэг баах юм аваалчдээ шүү дээ. Тихгүй гэдэг тийм 3 төрөйтэй. Зүгээр ингээд тойроод баахан юм гэрэл асаадаг. Тойроод гэрлийг бол асаасан шиг асаачдаг. Тэгээ тийм байгаа шүү. Тэгээд тийм. Тэгээ юу ч гэсэн маш баярлаа. Хамгийн гол нь амжилт хүсье. Баярлаа. 5 сарын 17-нд тоглолтод өндрөөс өндөр амжилт хүсье. Тэгээд үзүүлээд өгөөрэй. Гоё тэгээд эрүүл угаарай манайхан. Тэгээ уран бүтээл бизнест нь мисийнхэн замналт нь үр хөвгтөд нь мисийн замналт дуусчаад байна тий. Хараагаад байгаа юм өрөөгд байгаа юм гэдэг шиг. хараагаад байна юм уу? Мөрөглөд байгаа юм байна. Өргөлөд байгаа юм уу? Дээш шидэд байгаа юм уу? Матад байгаа юм гэдэг шиг. Үгүй штэ. Аялал нь амжилт хүсье. За би тэгтээ жинхнээсээ таавард амжилт хүсэж байгаа шүү. Баярлалаа байгаа шүү. За баярлалаа. За маш их баярлалаа үзэгчтэй. Тэгээд манай энэ удаагийн дугаарт маань ийм сайхан бүсгүүчид оролцлаа. Тэгээд өөртөө өсдөг хамгийн сайхан бүхнийг зочидтой өгсөе. Тэгээд Powered by Airplane подкаст руу өндөрлөж байна. Аялын хөгжийн өрөөтэйг явдаг байгаа. Тэгээд бид бүхнийг байнга дэмжиж ажилтдаг Mufti Forex, Oxbar, Avandra, Bacchus-ийн хамт олон Nutriday, Simple, мөн Camlod Lab-ийн хамт олон манд бид бүхэнтэй хамтж ажилласан байгаа. Хамт байсан та бүхэнтэй маш их баярлалаа. Дараагийн дугаараар уулзцаая. Bye bye. Bye bye. Ой, энэ миний сүлгүүнээр ингэж Намайг сэргээдэг, онцгой болгодог Bacchus brand. Avandra, Nutriday, Mongolia. Simple Zelling application. Mufti Forex. GGI Beauty. Oxbar.